Сайн байцгаана уу? За сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдрийн манай өмнөд Монгол подкастын ээлжид дугаард манай Монгол улсын ерөнхийлөгч асан олонний танил цахаагийн илрэлд орж байна. За миний хувьд маш их баяртай. Одоо баярлалаа өгтөж байна. Тий. За сайн байна уу манай хоёр. Сайн байна та. Баяртай байна. Тань тийм байна. Та сайхан намарч байна. За дараг та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна хөө. Ажил алба ихтэй байна уу? За ер нь ажил ихтэй л байна. Аха. За бид хоёрын хувьд бол тэгээд анх удаа Монгол улсын зүгээс бол анх удаа улс төрч хүн орж байгаа. Тэгээд бид хоёрын хувьд маш их баярлж байна. Тийм. Хуучин бол голдуу өөр Монгол хүмүүс голдуу оролцдог. Харин энэ удаа бол манай Монгол улсын хамгийн одоо мундаг улс төрч орж байгаа. Тийм хувьд миний хувьд маш их сэтгэл өндөр байгаа. Тийм. За яагаад элбэгд орж даргийн заавал оруулъя гэдээ бид нар хөөцөлдөд ясан бэ гэхээр одоо энэ 8 сараас хойш тийм ээ одоо хүн болгон мэдж байгаа өөр Монголд өмнөд Монголд явагдаж байгаа хэрэлний бодлогын талаар одоо Монгол улсын зүгээс бол улс төрчийн хүний хувьд бол ганц одоо элбэгд орж дарга хамгийн хүчтэй дэмжлэг үзүүлсэн хүчтэй мэдээлэл хийж яасан хүний хувьд бол тийм бид нар маш их баярлж байгаа. За бас ингээд асуумаар байна л да. Одоо харин нэг Монгол улсад өнөөдөр одоо төр барьж байгаа одоо дарга ноёдууд бол тэгээд ерөөсөө амаа үдүүлсэн чи юу ч ярьсангүй тий. Харин та бол жинхэнэ ярьсан болохоор таны санал бодлыг чинь бас авъя гэж маш их хүсэж байгаа тий. Хэрвээ бас нэг асуулт байна. Та хэрвээ өнөөдөр одоо тэр ерөнхийлөгчийн албан тушаалдаа хэрвээ байсан бол тийм ээ ба ийм мэдээлэл хийж чаддаг байсан уу гэж бас асуумаар байна л да тийм. За мэдээлэл хийсний хувьд бол энэ одоо ямар нэгэн албан тушаалтай холбоотой зүйл биш юм аа. Зүгээр миний хувьд бол Монгол хүний хувьд одоо өмнөд Монголд байгаа, өмнөд Монголд болж байгаа өмнөд монголчуудын тэр өв соёл, хэл соёлоо сурах гэж тэгээ сурах гэж зүтгэснийхаа төлөө одоо түүнийг хязгаарлуулсныг эсэргүүцэж тэмцсэнийг буруушааж мэдээлэл хийсэн явдал бол зүгээр л Монгол хүний хувьд хийж байгаа мэдээлэл. Тэгээ бид нар бол адилхан монголчууд. Бид мах цусны тасархаа гэж ярьдаг. Энэ бол үнэн. Энэ бол одоо тэнд байгаа бидний мах цусны тасархаа хүмүүс. Гэхдээ тасархаа гэдгийг нөгөө талд бас салгах аргагүй тийм зүйл бол Монгол хүний хувьд биднийг нэгтгэдэг, бидний түүх нэгтгэдэг, бидний соёл ахуй нэгтгэж байгаа, бидний хэл бичиг нэгтгэж байгаа. Тэгэхээр одоо бидний энэ оюун санаа биднийг нэгтгэдэг. Тэгэхээр тэнд Монгол хүн оюун санааны хувьд ялангуяа Монгол хүний хүүхэд Монгол хэл бичгээ сурах эрхээ асуулна гэдэг бол би зүгээр өөр аав хүний хувьд энд бол надад маш харамсалтай санагдсан. Тэгээд Монгол хүний хүүхэд хэлээ сурч чадахгүй, бичгээ сурч чадахгүй байх юм бол тэр хүн цаашаа одоо Монгол хүн байх аргагүй болно. Энэ бол ерөөсөө Монгол үндэстнийг өөрийг нь хэл соёлоор нь дамжуулж, хааж боож устгах гэсэн ийм их тийм бурангуй бодлого байна. Тэгэхээр энэ бодлогыг байж болохгүй л гэж би ингэж үзэж байгаа. Өмнө нь ч гэсэн би ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа бас энэ асуудал дээр маш их тодорхой байсаар баримталдаг байсан. 2011 онд манай их хурлд Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолоос хэрэгэн тогтоосны 100 жилийн хой гэж их том хойг бид тэмдэглэсэн. Тэн дээр би бас дэлхийд дээр байгаа нийт монголчуудад хандаж одоо бүгдээрээ Монголдо ирээч гэж ингэж уриалж ирсэн. Тэр үед намайг тийм уриалгах хэлэх гэж яхад бас албаны улсууд энэ болохгүй шүү дээ. Та ийм одоо үгийг их хурл дээр хэлж болох юм уу? Манай энэ хөрш орон юу гэж бодох вэ гэж хүртэл одоо тэгж асууж ирсэн. Би хувьдаа Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд бид Монгол түмэндээ хандсан энэ үгээ хэлэх хэрэгтэй байх ёстой. Хэн ч нэг хорхосгүй л гэж ингэж боддог штэ. Тэгээд тэр одоо тэмцэл тэнд явж байгаа зүйлийг хараад үнэхээр сэтгэл эмтэрсэн. Тэгээд л тэр үгнүүдийг хэлж, уриалж одоо та бүхний энэ
ариун тэмцэлд нэгдэж орсондоо их баяртай байгаа. Тэгээд та Хятадын дарга Ши Цзиньпин дарга нэг захаа бичлээ шүү дээ. Тийм. Тэгсэн чинь Хятадын элчин сайд яамных нь одоо элчин сайд хэн блэ? Тэр хүн одоо захаагийн цаашаа хөрвүүлээгүй харин дундаас нь задлаад шаардлагагүй гэсэн тийм хариу танд өгсөн байсан. Тийм. Тэр хариу захаа нь бас нэг тэгээ миний хувьд бол тийм хүндэтгэлтэй бас жоон тийм үг хэлдэг хэрэгсэн шиг санагдтыг. Тийм. Таны талаар захаа бичсний хувьд би одоо Си Цзиньпин даргатай яг Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд хамгийн олон удаа уулзаж тааралдж исэн ийм хүн. Тэгээд би энэ Монгол улсын соёл, ер нь монголчуудынхаа тухай, монголчуудын эрхмэлж явдаг зүйлийн тухай бас Си Цзиньпин даргатай ярьж исэн. Тэгээд захаа бичсэн гол шалтгаан бол одоо нэгэн танил хүн. Тэгээд танил хүний хувьд Си Цзиньпин даргад хандаж ийм захаа бичсэн. Дээрээс нь бас зүгээр аав хүний хувьд хэрвээ одоо Си Цзиньпин даргын хүүхдийг одоо хятад хэлээ сурахын хязгаарлаад тэр бичгийг хязгаарлавал тэр хүнд ямар санагдах вэ? Яг түүнтэй адилхан та бүхэн адилхан аав хөө энэ хүүхдүүдтэй өөрсдийн одоо үндэсний их хэлээ сурах тэгээд их хэлээрээ ярих энэ боломжийг бид хангах ёстой. Дээрээс нь би бас Бүгд найрамд Хятад улсын үндсэн хуулийг үзсэн. Тэр үндсэн хуулийн дээр маш тодорхой заалт байна л. Тэр одоо Хятад байгаа үндэстнүүд өөрийнхөө бичгийн болон ярианы хэлийг хэрэглэх бүр хөгжүүлэх хэрэгтэй гэсэн ийм заалт байна. Тэгээд тэр өвөр Монголд одоо гарч байгаа тэр хийж байгаа хязгаарлалтууд бол тэр үндсэн хуулиа зөрчсөн ийм хязгаарлалт байна. Дээрээс нь миний харж байгаагаар тэр олон улсын одоо гэрээ хэлэлцээр Монгол улс ч тэнд нэгдэж орсон, бүгд найрамд Хятад улс ч нэгдэж орсон. Түүнийг бас зөрчиж байна. Хүүхдийн эрхийн тэргээрээ хэлэлцээрүүдийг зөрчиж байна. Дээр нь манай энэ Монгол бичиг, Монгол хэл бол бас ЮНЕСКОд бүртгэгдсэн ийм одоо бичиг, ийм хэл олон улсын тэгээд тэр бичиг хэл байгаа тухайн улс орн энэ хэлийг хадгалах, өвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг. Ийм үндэслэлүүдийг харахад үнэхээр одоо захиа бичихгүй суух аргагүй байсан. Тэгээд захиа бичиж өгсөн. Хятадын элчин сайдын яамд одоо захиа өгөх гэж энэ захиаг одоо та нарт өгье гэсэн эхлээд тэд нар маш их дуртай хүлээж авсан. Одоо та тэр захиагаа явуул. Маргааш 10 цаг гэхэд манай элчин сайдын яам дээр явуул. Би тэгээ өөрийнхөө туслахаар явуулсан чинь магадгүй тэр Хятадын элчин сайдад өөрт нь хандсан захиа гэж ойлгосон юм шиг байна. Айгуул. Тэгээд нөгөө захиаг чинь задлж үзээд энэ ч манай даргад битсэн байж тэгээ бүр сандраад. Тийм байдалд орсон л доо. Тэгэхээр бүгд найрамд Хятад улсыг төлөөлж байгаа. За тэр улсын төрийн тэргүүнийг төлөөлж байгаа хүн тэр хүнд хандаж битсэн захиаг цаашаа хүргэх ёстой. Гэхдээ би Хятад улс гэдэг бол Хятад улсын төр одоо тэр олон янзын сууг байж байгаа. Тэр бүхнээр дамжуулж миний захиаг бол харсан гэдэгт бол би нэг эргэлзэхгүй байна. Харсан бахаа. Тэгээ бид нар Хятад хэл рүү албаёсоор орчуулсан, дээр нь англи хэл рүү орчуулсан, Кирилл монголоор бичсэн, дээр нь монгол бичгээрээ одоо босоо бичгээрээ бичсэн. Тэгээд энэ бүх одоо захидлын энэ хуудыг би өөрийнхөө Facebook одоо тэр Twitter-ийн хуудсан дээр бас тавьсан. Их олон хүн цаашаа дамжуулж харж байгаа. Өөрсдийн ил сувгаар аль биесны сувгаар очиагүй ч гэсэн наад хүмүүсийн чи харьцдаг тэр далд сувгаар бол одоо тэр хүний чихэнд очсон гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Энд түүхээс харуул Богд хаант Монгол улсын үед энэ монголчуудаа татан ирүүлэх талаар бас бодлого явуулж исэн гэдэг тийм ээ. Тэрний дараа нэг 15 оны юуны дараа нас за хоёрдугаар дайны дараа бас нэг тийм бодлого явуулж исэн байдаг. Монголчуудаа татаж ирүүлэх. Тэгээ таныг ерөнхийлөгч байх үед бас нэг тийм монголчуудаа татаж авчрах олон болох одоо тийм бодлогыг бас яригдж исэн л да.
Энэ бодлогод ер нь одоо цаашид хэрэгжихэд гол садаа болсон бас нэлээд өргөн хэмжээгээр хэрэгжиж чадаагүй шалтгаан нь одоо юунд байгаад байгаа юм бэ? За ер нь 2011 онд тэр саналыг гаргаж их хурлын энэ дээрээс уриалсан энэ уриалгыг дэлхийд даяар сууж байгаа монголчууд бол их сайхан хүлээж авсан юм байл. Дараа нь миний одоо их дотны найз бүгд нэр Хятад улсад явж байгаад өвөр Монголд явж байгаад настай хүнтэй уулзсан байсан. Тэгээд тэр настай хүн юу гэж хэлсэн бэ гэхээр за би одоо их нас өндөр боллоо. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгч одоо намайг ирээч Монголдо ирээ та одоо урьсан. Гэхдээ тэр урилгыг сонсох ч одоо ямар сайхан юм бэ? Тэр ирээч гэж хэлдэг тэр үгийг сонсох бол ямар сайхан юм бэ гэж ингэж хэлж гин шүү. Өмнөд Монголд байгаа монголчууд тэгж ярьж гин гэж надад ирж хэлж байсан. Тэр бол надад маш их сайхан санагдсан. Тэгээд түүнийг дагуулад бас зүгээр суугаагүй. Манай одоо иргэний хууль бүр тусад нь иргэний хуулинд их том өөрчлөлт оруулж би өөрөө санаачлаад хөх үнэмлэх. Миний тэр санаа бол одоо Америкийн тэр бусад оронд байдаг зарим Америк жишээлбэл байгаа ногоон карт гэж байдаг шүү дээ. Тийм одоо хувилбарыг бий болгоё. За манай Монгол улсын хуулиар нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Тэр бол хоёр дамл иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр энэ бас одоо учиртай та бүхэн бол ойлгох байх гэж бодож байна. Энэ дээр бол нарийн одоо ширийн тийм тайлбарууд бий. Хоёр дамл иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй болохоор их хүндрэл гардаг. Ялангуяа одоо Монголдо ирээд иргэн болъё гэсэн одоо гадны иргэн бүгд найрамдах Хятад улсын иргэн хүн бол тэндээсээ эхлээд хасуулах ёстой. Гэтэл яг Монголд очихоор иргэн болж чадах уугүй юу? Тэгээ хасуулчаар одоо хасуулна гэдэг бол бараг боломжгүй. Хэрвээ одоо чи өөр орны иргэн болцсон болвол цаад орн хасч өгнө штэ. Тэгэхээр ийм их хүндрэл гараад байгаа юм. Тэгээд дээрэс нь бас бидний одоо миний нэг бодсон зүйл бол 90 оноос хойш Монгол улс нээлттэй болсноос хойш 200 гаруй мянган одоо Монгол улсын иргэн гадаадад сурч очиж ажиллаж амьдарч байгаа. Тэр хүмүүс удаан хугацаанд сурч ажиллаж амьдрахад үр хүүхэдтэй болсон. Тэр үр хүүхдүүд нь одоо гадны улсын иргэн болцсон байна. Тэгээд аав ээж нь монгол хүн хүүхдээ дагуулад Монголдо ирэх гэхээр хүүхэд нь одоо виз хэрэгтэй болдог. Янз бүрийн хязгаарлалтанд ордог. Тэгэхээр миний нэгдүгээрт бодсон юм бол тэр хүүхдүүд тэр ирж байгаа Монгол улсын иргэнээс төрсэн тэр хүүхдүүд орж ирэхэд шууд тэр үнэмлэхийг авах хэрэгтэй. Манай элчин сайдын ямар дамжуулаад авдаг. Дээрээс нь монгол хэлтэй, монгол соёлтой энэ Монгол улсын хууль дүрмийг хүндэтгдэг. Тэгээд Монгол улсын сонгож авсан замыг хүндэтгдэг манай монголчууд ингээд ороод ирэх юм бол бид нар тодорхой шалгуурын дагуу бас тэр хөх үнэмлэхийг олгодог. Тэр хөх үнэмлэхийг авна гэдэг бол иргэн болох эхний их том алхам. Тэгээд тэр хөх үнэмлэх дээр ганц хоёрхон хязгаарлалт байж болно. Магадгүй одоо сонгуульд өрчлөлдөх юм уу? Цэргийн алба хаахч гэдэг юм уу? Тийм одоо асуудал дээр хязгаарлалтаа бусдаар одоо аж ахуй эрхлэх тэр улс оронд одоо ажиллах, амьдрах бүх юм нь Монгол улсын иргэнтэй адилхан тийм эрхээр хангагдах ёстой гэж ингэж бодсон юм. Тэгээд энэ асуудлыг гаргаж тавиад явсан одоо та бүхэн мэднэ Монгол улс бол их эрх чөлөөтэй ийм улс учраас маш олон талын хэлэлцүүлэг гарсан. Тэгээд манад бол бас их шүүмжил өрнсөн. Манай их хурлын гишүүч нэгэд ард түмнээс бас олон одоо өрсөлдөөн дундуур сонгогддог. Тэр одоо хүмүүсийн дунд юу ярьж гин гэдгийг их хардаг. Тэгээд тэр их хурлаар ороод хэлэлцүүлээ тэр хуулийг оруулаад тэгээд тэр хууль олонхын дэмжлэг авч чадаагүй маа. Тэгэхээр нэг ийм энэ улс төрд одоо та бүхэн өөрсдөө мэд нэг ийм онцлог байдаг. Магадгүй одоо өнөөдөр ярих юм бол эрттэй байдаг. Маргааш ярих юм бол таарах гэдэг. Яг тэрнтэй адилхан одоо харин энэ сэдв сая өвөр Монголд гарсан энэ хэл соёлын эсрэг гарсан энэ хязгаарлалт тэгээд энэ монгол хүмүүс нийлээд хамтраад тэр өмнөд монголч бай, монгол улсч бай, өөр одоо улс оронд ажиллаж амьдарч байгаа манай монголчууд бүгдээрээ нийлээд ингээд энэ эрх ашиг үндэсний эрх ашигынхаа төлөө ингээд хамтраад тэмцэж байгаа энэ үед энэ асуудал бас Монголд их идэвхтэй яригдсан. Би энэ тухай бас ярьсан. Тэгээ өөрийнхөө одоо тэр сошиалын тэр хаягуудаар гаргаж тавьсан. Тэгэхэд бол Монголд бол маш олон хүн дэмжсэн. Үнэхээр өмнөд Монголд байгаа
хүнд байдалтай байгаа монгол хэлтэй, монгол соёлтой, Монголын төлөө зүрх сэтгэл нь цохилж идэг. Тэр хүмүүсээ оруулаад ирэхэд бид нар хүлээгээд авах хэрэгтэй. Тэр хүмүүст Монгол улсад амьдрах, цаашдаа иргэн болох энэ эрхээр нь хангах ёстой гэсэн ийм яриа хэлцүүлэг бол одоо явж байна. Би зүгээр та бүхний өмнө явуулсан яриа тэр одоо уулзалтуудыг бас харж исэн. Манай өмнөд Монголд байгаа монголчууд, эндээс гарсан монгол хүмүүс одоо Казахстаныг их жишээ болгож авч ярьдсан бил. За зөвлөлт улс задрахад Казахстан юм байсан, Назарбаев ингэж ажилласан. Тэгэхээр Казахстаны улс төрийн систем, Монголын улс төрийн систем хоёр бол тэмээ ямаа хоёр шиг хоёр өөрөө. Тэр Назарбаев гэдэг бол өөрийн их хуралтай, өөрийн хууль баталдаг парламенттай, өөрийнхөө засгийн газартаа, дээр нь өөрөө төрийн тэргүүн нь, тэр хүн юу гэж хэлнэ, тэр хүн юу гэж уриална, тэр улс орны шийдвэр гаргадаг бүх хүн тэрний ард зогсдог. Одоо тэнд бол шүүмжлэлийн тухай асуудал байдгүй. Монголд бол их өөр. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн эрх мэдлийг үүнтэй харьцуулах аргагүй юм билээ. Гэхдээ энэнийг эрх мэдлийн асуудал гэж бид нар хайж болохгүй. Энэ бол бидний зүрх сэтгэлийн асуудал юм аа. Одоо Монгол улстай би зүгээр боддог, одоо би үнэхээр манай одоо их зохиолч Нацагтаржин хэлсэн шиг нэг Монголын өрс олон болтугай гэж өрөөдөг шиг би яг тэр одоо үзэл санаан дээр өсч хүмүүжсэн. Би өөрөө 8 эрэгтэй хүүхэдтэй юм айлын хүүхэд. Би айлын хамгийн бага нь олуулаа өссөн. Тэгээ энэ олуулаа байх их сайхан. Тэгээ би хөвдөө Монгол улсын хүн ам бол цөөн байна гэж ингэж үздэг. Цаашаа энэ Монгол улсын хүн ам бол маш хурдтайгаар одоо нэмэгдэх ёстой. Тэгээд энэ Монгол үндэстэн монголчуудаа оролцуулаад ингээд нэмэх боломж байна гэж ингэж л хардгийм л да. Тэгээд та бүхэн дээр бас ямар санал бодолтой байдгийг. Тэгээд би энэ хуулийн дээр хэрвээ манай одоо ажиллаж байгаа их хурлаас тодорхой гишүүн таны энэ хуулийг бид санаачлаад их хурлаар хэлэлцүүлээ. Засгийн газар ч юм уу их хурлын удирдлагын зүгээс ингээд хэлэх юм бол би одоо тэр хуулийнхаа төсөл дээр хамтраад ажиллахад бэлэн байгаа. Ер нь яг энэ хуулийн төсөл дээр юу юуг тусахвал зүгээр үү гэдэг дээр бас надад санаа оноо байна. Тэгээд энэ Монгол улсын одоо энэ улс төрд бас хариуцлагатай ажил хийж ирсний хувьд надад бас одоо яг Монголд байгаа монгол хүмүүс юун дээр болгоомжлдгийг. Бид ямар байдлаар энэ асуудлыг зохицуулах вэ? Олон улсад яаж зохицуулж болж байна гэдгийг харах юм бас бүрэн боломж байна. Тэгээ энэ дээр бол би нэлээд анхаарч ажиллаж байгаа. Ер нь ирээдүйд ийм хууль, ийм эрх зүйн зохицуулалт Монголд бий болно гэж боддог шүү дээ. Тэгээ одоо ингээд яг ажиглаад байхад за таны одоо энэ дэвшүүлж исэн бодлогыг бол дэмждэг хүмүүс бол ууланд бол их бий. Тэгэхээр энэ чинь бол тухайн үед бол одоо нэг төрийн зүгээс одоо төрийн одоо тэргүүний зүгээс энэ бодлого явуулагдаад нөгөөх маань дэмжигдэлгүй парламентод одоо ингээд сарницсан гэсэн утгатай тийм ээ. Гэтэл иргэний нийгмийн байгууллагуудыг бас ингээд хараад байхад иргэний нийгэм маань өөрөө бас ингээд харахаа бодорхоо айрна. Яг өөрийн нэгдсэн бодлого байхгүй. Тэгээ би бодохдоо одоо ерөнхийлөгчийн тэр гаргаж ирсэн саналыг одоо иргэний нийгмийн хөдөлгөөнүүд нь ард түмэнд дэмжиж өгсөн бол энэ уул нь их сайхан юм болох ээжтэй л гэж харж л байна л да. За одоо бол та түрүү хэлсэн иргэнийхээ зүгээс одоо ярьж байна гэж тийм ээ. Одоо тэгэхээр энэ иргэний нийгмийн одоо байгууллагуудыг төрийн биш тийм ээ. Энэ байгууллагууд одоо энэ одоо тэр олоолаа болох хөдөлгөөнийг одоо хүмүүс мартаагүй байгаа шүү дээ. Энэ бол энэ чухал одоо ийм бодлого явагдаж исэн тэр үед энийг дэмждэг одоо хүчнийг одоо яаж зохион байгуулалтанд оруулах вэ? Тэр одоо дороос гарч байгаа одоо тэр хүчнийг одоо яаж одоо хэлбэржүүлж одоо бас сурталчилж сургаж одоо тэр хүмүүсийн зохион байгуулалтанд оруулж иж энэ чинь нэлээ идэвхтэй хөдөлгөөн болгож иж одоо нөгөөх маань хэрэгжих байх л да. Энэ талаар танд бодож байгаа бодол байна уу? Яг үнэ. Тэгэхээр одоо сая Өмнөд Монгол тэр монгол хэл бичгийг одоо сурах зүйл дээр сургуульд хязгаарлалт тавьснаас болоод бас муу юм сайн талтай байдаг. Би хувьдаа Өмнөд Монголын тухай одоо бодож исэн тэнд одоо амьдарч байгаа хүмүүсийн тухай бодож исэн Монгол улсад байгаа одоо бидний сэтгэл санаанд хүртэл энэ бол их том одоо дуудлага болсон. Ийм аюул байна. Хэрвээ бид нэр Өмнөд Монголоо өнөөдөр хамгаалж чадахгүй бол
маргааш энэ асуудал Монгол улсын өмнө босч ирэх юм байна гэж ингэж бид энд одоо маш олон хүн ойлгож байгаа. Дээрээс нь өмнөд Монголд ч гэсэн нэлээд одоо тийм эв зохицолтой гэдэг юм уу, сайнаар хэлбэл бас нөгөө талаас нь харах юм бол нэлээд тийм тайван байдалтай. Ер нь одоо Хятадын коммунист намын зүгээс энэ Хятадын удирдлагын зүгээс тэр Шинжаанд юм уу төвдөд хэрэгжүүлж исэн тэр бодлого одоо өмнөд Монголд илтэл хол юм байна гэсэн бодолтой ч байсан байж магадгүй. Тэнд бас хүмүүсийг сэрэх тэгээд эргэж энэ монгол хэл бичгийн юмныхаа төлөө нэгдэх энэ одоо тэр дуудлага бас болж өглөө л дээ. Тэгээд энэ утгаараа бол монголчуудын хувьд бас энэ бол их тийм чухал ийм зүйл болсон. Тэгээд зүгээр Монгол улсын хувьд бид одоо энэ парламентын гэж хэлдэг ийм засаглалтаа одоо 76 гишүүнтэй. За иргэний нийгмийн хөдөлгөөн бол маш чухал. Би энэ дээр одоо сая манай Монгол улсад бид нар тэр гарын өсөг зурх янз бүрийн л одоо төвшөнд нэг үндэсний байгууллагад хандаад бусад одоо газруудад мөн ч одоо манай энэ зохиолч янз бүрийн бичгийн хүмүүс одоо бүгд найрамд Хятад улсын удирдлагад хандсан их олон захиа явуулсан. Нэгдсэн үндэсний байгууллага, ЮНЕСКО олон улсын байгууллагууд, хүний эрхийн байгууллага руу ч явуулсан. Тэгээд энэ бүхэн дээр манай залуучууд их идэвхтэй ажилласан. Энд одоо бүр туг болж ажиллаж байгаа залуучууд надтай бүр зорж ирж уулзсан. Тэгээд таны одоо нөмөр нөөлөг бидэнд маш их чухал хэрэгтэй байна. Та одоо энэ дээр ингэж бидэнтэй адилхан дуу хоолойтой байгаад баярлалаа гэд. Тэгээд бид нар нийлж ажиллаж байгаа. Ер нь цаашаа одоо би нэг хоёр л зорилго тавьж байна. За надад яг нэг тохиолдсон завшаан бол улсаа төлөөлөөд бас олон улсын одоо олон улс орнуудад очих, олон улсын одоо тэр удирдагч хүмүүстэй танилцах ийм сайхан боломж надад байсан. Тэгэхээр надад ийм хэлхээ холбоо байна. Тийм учраас энэ өмнөд Монгол болж байгаа энэ одоо зүйлийг энэ одоо харгислэл гэж хэлж болно. Зарим нь бүр соёлын геноцид гэдэг байгаа. Энэ юмыг олон улсын төвшөнд ойлгуулахад би бол одоо хүчин зүтгэе. Тэр хүмүүсийн чихэнд хүргэе. Тэгэхгүй бол одоо зарим хүн ингэж бодоод байна шүү дээ. Тэр 8 сарын сүүл 9 сар хичээл эхлэх гэж яхад нэг айхтар юм болж исэн. Тэгээд тэр нь магадгүй одоо тэгээд хоёр талаасаа зөвшөөрөөч ч юм уу. Тэгээ ингээд нам жим болчлоо гэж бодоод байна. Гэтэл тэнд ерөөсөө тийм зүйл болж байгаа маалга. Надад бол одоо гадна сууж байгаа манай монголчууд маш мэдээлэл ирүүлж байгаа. Тэнд сууж байгаа хүмүүс ч гэсэн янз бүрийн аргаар холбогдоод хэлж байгаа. Тэнд одоо тэр авч байгаа арга хэмжээнүүдийг та нарт тэргүй мэдж байгаа. Тэр эдийн засгийн хувьд тэр хүнийг тэгж их боогдуулж байна. Тэр одоо банкны зээл, тэр одоо авдаг хөнгөлтүүд, нийгмийн халамж, цалин ажил, тэр бүхнээс нь салгадаг, боодог. Тэгээд ирэхээс ч одоо хүн үнэхээр сөхөрж байна л да. За дээрэс нь оюун санааны хувьд маш их дарамт үзүүлж байна. Таныг бол одоо 5 жилийн хугацаанд одоо найдваргүй этгээд болгож ийм жагсаалтанд оруулаа, ар жагсаалтанд оруулаа. Таны хүүхэд одоо ойр дотны хүмүүс гээд ингээд бүр дарамтлаад ингээд маш хүнд байдал. Би бол өмнөд Монгол тэр асч гарч ирсэн төөмөр бол зүгээр цурманд орцсон л гэж бодож байгаа. Газар доогуур асч байгаа. Тэр Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэн дотор тэр одоо төөмөр асч байгаа. Тэгэхээр бид бол эндээс дуурах хэрэгтэй. Өөр зүгээр бас нэг миний бодсон юм бол өмнөд Монголд ийм одоо хятадын тийм төрөмгийлэл сая тийм бодлого орж ирэхэд тэнд байгаа монголчууд бодсон байх гэж би бодод. Тэр Монголд байгаа манай ах дүүнэр одоо энэ дээр дуграасаа энэ дээр биднийг ирнэ яаж дэмжиж байгаа юм бол доо л гэж бодож байгаа байх. Би ч гэсэн одоо нутгаасаа хол байсан болвол надад одоо тийм хүндрэл учрахад тэр нутагт минь байгаа тийм ээ. Тэр одоо тусгаар Монгол улсын иргэд яаж байгаа юм бол доо гэж тэр ах дүүнэрээ бодно. Тийм учраас тэр хүмүүс та нар бол ганцаараа биш шүү. Та нар тэнд ингээд зүгээр үнсэн таягдсан одоо ийм одоо халуун нурман дотор байж байгаа улсуу биш. Та нарын зовлон бид ойлгож шүү. Та нартаа одоо ижлэхэн санаа бодолтой хүмүүс байна шүү гэдэг энэ зүйлийг харуулах энэ чиглэлийн ажлууд бол нэлээд хийгдэж явж байгаа. Энэ ерөөсөө зогсох ёсгүй. Тэгээд намайг ерөнхийлөгч байхад дэлхийн монголчуудын чуулган гэдэг та бүхний яриан дотор бас өмнө гарч ирсэн 90-ад оны эхнээс нэг тийм байгууллага байгуулж ажилласан. Бас 2 жилд юм уу нэг удаа хуралддаг. Би тэгээд ерөнхийлөгч байхдаа байнга оролцож исэн. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийг дээр дэлхийн монголчуудын чуулганы хүндэт ерөнхийлөгч гэж үздэг. Тийм одоо дүрмтэй юм байлээ. Тэгээд яг одоо бол бас энэ үйл ажиллагаа нэлээд тийм саармагдсан байна.
аль талдаа асуудал байх шиг байна. Тэгэхээр ер нь цаашаага би бол Монгол хүн бол зөвхөн Монгол улсад байгаа юм биш. Өмнөд Монголд байна, Бурайд, Алимхт байна, мөн одоо гадаадын улс орнуудад байна. Ерөөсөө энэ Монгол үндэстний дэлхийн холбоо гэж ийм байгууллага байх хэрэгтэй юм байна. Тэгээд одоо монголчуудын одоо дэлхийн хуралдаа гэж нэрлэж болж байна. Конгресс гэж нэрлээд байгаа. Та нар өөрсдөө мэднэ, еврей хүмүүсийн дэлхийн одоо конгресс гэж байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагууд бүртгүүлсэн. Яг нэгдсэн үндэсний байгууллагууд улс орон элсдэгтэй адилхан олон нийтийн байгууллага нүүбийн статустай байгууллага гэж. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллага асуудал гарвал тэр одоо байгууллагын бас энэ дэр талбарыг ашиглах боломжтой юм байна. Тэгэхээр миний хувьд цаашаа тийм байдал руу орё. Тэгээд энэ дээр ер нь нэг тийм Facebook-ийн групп үүсгээд юм уу? Мэдээж энэ дээр ялангуяа өмнөд талаас, хятадын талаас бол янз бүрийн одоо тийм буруу үзэл бодолтой янз бүрийн хүн шургуулах гэж оролдоно л доо. Гэхдээ л бид нар Монгол хүмүүсийнхаа дунд нэг ийм одоо суур, ийм байгууллагыг ер нь бий болгоё. Зөвхөн Монголын хүрээнд ажилладаг биш. Дэлхийн монголчуудын хүрээнд ажилладаг. Тэгээд уулзаж хөтөлбөр, уулзаж одоо ярих зүйлээ тохирдог. Үйл ажиллагаагаа нийлүүлдэг ийм байдал дээр идэвхтэй оролцох гэсэн ийм бодолтой ажиллаж байна. Одоо миний хийж байгаа ажил бол. Тийм манай Шведэд байгаа монголчууд 10 сарын 4-нд Монгол соёлын нийгэмлэг гэж байгуулсан юм. Тийм. Тэгээ энэ нийгэмлэгийн ер нь дэлхийд даяар одоо таны ярьсан шиг зан гисэн тийм одоо дэлхийн тийм монголчуудын нийгэмлэг гэсэн зорилго бол байгаа. Тэгээ 10 сарын 1-нд Япон улсын Нагоя хотод бас хуралдах гэж байгаа. Тийм. Та энэ талаар ер нь бид нар дэмжлэг үзүүлээд бас нэг зөвлөгөө өгвөл бас их л тус болно даа бодож байгаа. Тийм. Би бол одоо бүгдийг төлөөлж чадахгүй л да гэдэг таны орж ажиллаач гэж хүсэж байгаа. Тийм. Тэгээ энэ дээр зүгээр яг уу би одоо олон янзын олон нийтийн байгууллага байгуулж хамтарч оролцож байсан. Хүн бүхэн нэг юм байгуулад ингээд явах бол тэнд одоо хорих юм байхгүй мэдээж. Болж игэл яаж хүчээр нэгдэх вэ? Яаж одоо нэг юм байгууллага гэдэг юм уу, нэг юмд байж болох уу гэдгийг бас бид нар бодолцох ёстой. Би тэр соёлын чиглэлээр нэг хэсэг улс нь ажиллаж байна. Бусад чиглэлээр ажиллаж байгаа. Монголоос гадна гадаадын улс орнуудад сурж байгаа монгол оюутнуудын тийм холбоо байдаг. Монголчууд нийлээд бас хуралддаг. Ингээд ер нь газар ингээд байгууллагууд байгуулахад бүгдээрээ л ингээд ажиллая зүгээр. Яг нэг ажлыг олон газар адилхан зорилготой хүмүүс хийх биш болж игэл нийлээд хийвэл илүү одоо үр дүнтэй л болох байх. Гэсэн юм л бодол байгаа шүү дээ, тий. Тийм байна. Зяз. Та тэгээ өөр монгол ярьж байгаа. Өөр монголоор ярих даа. Та нөгөө ерөнхийлөгч байхдаа хятад ажиллахдаа буцаг замдаа Монгол одоо өөр Монгол өмнөд Монгол малчин айлаар орж исэн тийм ээ. Тэгэхээр та Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд бол та ямар сэтгэл төрж ирсэн юм? Одоо энэ монгол хэлтэй ийм хүмүүс одоо энд одоо амьдраад байдаг. Та ямар сэтгэлтэй төрж ирсэн юм? Тэр одоо миний бүр одоо мартагдшгүй сайхан ийм сэтгэл төрж ирсэн. 2014 оны 9 сард Си Жинпин дарга Монгол улсад төрийн айлчлал хийсэн. Тэгээ миний хариу айлчлал 2015 онд 11 сард болсон. Тэгээд төрийн айлчлал хийхэд бас хоёр талаасаа дипломат шугамар тохиролцдог. Та одоо хаана очих вэ? Хятад айлчлахад одоо юу үзмээр байна гэж. Тэгээ өмнө нь би Си Жинпин даргатай уулзж байхад бас асууж ирсэн. За та намайг урьлаа. Би одоо танд санал болгох зүйл юу байна? Тэгэхэд Си Жинпин дарга за миний төрсэн газар Сиан хотод очоо. Сиан бол одоо нэг бахан морьтой цэргийн одоо юу гарсан шүү дээ. Алдартай. Булш гарсан. Тэг дусгал байгаа. Тэрнийг очиж үзгээд. Тэгээ би бас хэлж ирсэн. За би бол яг хөө миний очие таны тэр одоо хэлсэн газар. Дээр нь би өвөр Монголд очноо гэсэн юм. Тэгээ яг айлчлалын үеэр бүр наривчилж хөтөлбөр гаргахад би нэг зүйл хэлсэн. За би Бээжингээс Улаанбаатар руу шууд нисмээргүй байна. Ерөөсөө Бээжингээс Хөх хотод буучгаад Хөх хотоос цаашаа Монгол руу явахдаа газраар машинаар явъя. Би одоо тэгж Хөх хотоос наашаа машинаар явж үзээгүй.
Тэр нь миний дотор болов тэр Монгол газар нутгаа харах гэдэг. зөв. Тэгээ Хөх хотод ирээд тэр албаны арга хэмжээнүүд болсны дараа тэгээ Хөх хотоос одоо бүр Ирээн хот гэж ярьдаг шүү дээ бид нар. Ирээн хүртэл машинаар тэгээ замын өд рүү гарч ирсэн. Тэгэж явхад бараг 5 цаг шахуу явсан. Тэгэд надад бодогдож ийсэн. Монгол газар нутаг гэдэг чи ямар уужим юм бэ? Ийм урт. Би бас тэр өвөр Монгол одоо өмнөд Монгол гэж бид нар яриад байна. Өвөр Монгол гэж яриад байна. Тэр газар бол ер нь их богинохон 1-2 цаг дахиад болчих واخ гэж бодсон. Тэгээ би тэн дотор нэг хүсэл тавьсан. Би өөрөө малчин айл төрсөн хүүхдээ. Тийм учраас яг өвөр Монголд одоо малчин айлд л очимоор. Тэгээ давхиж агаад нэг үдийн цайгаа нэг малчныг очиж ууя гэж. Тэгсэн бас хятадын тал сайхан хүлээж авч зөвшөөрсөн. Тэгээд очисон тэр Лантуу гэдэг айлд. Тэгээд тэр Лантууганд очисон чингүү тэгээ би нэг зүйл миний сэтгэл маш их хөдөлсөн. Тэгэхэд яг нь Лантууганд очиход бас нэг зүйл асуусан юм. За манай малчид бол одоо нэг юм байшинд амьдарч байгаа. Тэр айлч нэг байшинд байгаа. Та одоо ингэ нэг байшинд орох нь байж таа гэхээр би гэрт орно. Би нэг гэрт сайхан цайлмаар байна гэсэн. Тэгээ бүр тэр Лантууга тусдаа гэр барьсан байсан. Байсны өөрийнх нь гэр бариад. Тэгээ гадаа нь хамгийн гол нь тэр хавийн малчид сонсч монголчууд. Бараг 100-аад хүн ирээд цуглуулсан. Бүр ингээд зогсцсон. Тэгээд сайн байна уу? Сайхан амарч гэнэ үү гэд ингээд тэврээд ингэсэн зүгээр нүднээс нь нулимс нь гоожод. Үг хэлж чадахгүй. Баярлалаа л гэдэг. Тэгээд би зүгээр тэрнийг бол ингээд зүгээр сэтгэл зүрхээр ойлгочихсон. Тэгээ бүгднтэй нь ингэж сайхан тэврэлдээд сайхан мэдлээ. Тэгээ тэр айлд орсон. Лантууганд орсон надад бас нэг сайхан юм санагдсан юу вэ гэхээр маш цэвэр монголоор ярьжсэн. Бүр маш гоё. Бүр ямар ч аялга байхгүй. Бүр тэр нь надад бүр их сэтгэл төрүүлсэн. Тэгээ яг махаа чанаад тэгээ бид хоёр ингээ сууж байгаа би бас одоо Лантуугаас асууж л байлаа. Тэр айлынх нь одоо охтууд Лантуугаан хүүхдүүд байсан. Танай энэ одоо хүүхдүүд чинь бид хоёр хоорондоо бас нэг талаар нь гэрээ нэг талаар дүүрэн хар хижжээх та. Хятадын талын алууны одоо тэр нэг аюулаас хамгаалахын хүмүүс дүүрэн суудсан. Нэг талаар нь манай монголчууд суудсан. Тэгээ Лантуугаа бид хоёр хой мэртэн суудсан. Тэгээ бас хоорондоо ярихдаа жоохон шивэнсэн маягтай. Би зарим нэг бүр дотны юм ярихаараа танай энэ хүүхдүүд монголоор ярьд юм уу хятадаар ярьд юм уу? Монголоор гэдэг. Одоо надад тэгж хариулъя. Тэгээд танай энэ охин ч одоо монгол хүнтэй суусан уу хятад хүнтэй суусан? Монгол хүнтэй. Бүр тийм. Тэгээд тэр бүхэн үнэхээр одоо надад маш их сэтгэл төрүүлсэн. Тэгээд тэр айлд байсан, тэр айлаар зочилсон тэр явдал бол надад их гоё сэтгэл төрүүлсэн. Дараа нь би бас тэрнээс өмнө тэр ягаад өвөр монголоор тэгж явъя гэж бас бодсон байхээр тэрнээс жилийн өмнө би Оросын холбооны улсад айлчлаад Бурятаар явсан. Халимгаар бас очив. Тэгсэн манай тэр халимаг улс орчин бол одоо манай Баруун аймгийн чиглэлийн би өөрөө Ховд аймгийн хүн. Загчин үндэстэн тэгээд нэг ойрд гэж ярьдаг. Тэр ойрдууд халимаг одоо тэр торгуудууд бүгд л ойролцоо хэлтэй шүү дээ. Дөрвүүд энэ тэр бол аялга. Тэгээд ингээд ярихад тэр бүр халимаг тэр хэдэн зуун жилийн өмнө очсон байгаа. Тэр Оросд гүнзгий ууссан гэж бодож ирсэн. Тэр хүмүүс яг тэр ойр дээр тэр одоо торгуудаар сайхан ярьж ирсэн. Бурятад намайг яваад очиход 30 км тутамд их тийм урт хадаг барьцсан хүмүүс ингээд зогсоод арц уугуулад тэгээд эдээнийхээ дээжийг өргөөд Монгол дуудуулаад ингээд 30 км явхаар л нэг 10-20 хүн 30-40 хүн монголчууд Монгол дээлээ өмссөн. Тэгээд ингээд нүднээс нь улмстай. Ингэж ухтаж авч ирсэн. Тэгээд би бол үнэхээр одоо Монгол төрийн тэргүү ингээд зарим нь тэр чин бүр хаан маань гээд 400 жилийн дараа та ирлээ байлээ. Тэгж их сайхан. Тэгээд үнэхээр гадагш явахдаа энэ хоёр тал руу хөрш рүү явахдаа бид нар ерөөсөө монголчуудынхаа нутгаар очих ёстой юм байна. Зүгээр нэг нийслэлд нь очиод буцаад нисч болохгүй юм байна. Тэр хүмүүстэйгээ очиж уулзаад тэр хүмүүсийнхаа галгууламтан дээр очиод нэг болсон ч гэсэн хоноод нэг цаг болсон ч гэсэн тэд нартайгаа хамт байх ёстой юм байна гэж ингэж би их бодсон. Энэ бол одоо миний сэтгэлд хүрсэн хамгийн их сэтгэл татсан. Тийм сайхан айлчил болсон. Харин тийм. Манай өмнөд монголчууд бол ер нь ар монголчуудыг хардаг шүү. Монгол улс гэдэг. Харин Монгол улсын зүгээс бол
бас одоо өмнөд Монголын талаар юу төрийн хар хайрцагын бодлого гэж ер нь тусдаа юм байд юм эсвэл зүгээр монгол хэлтэй хятадын иргэн гэж бодд юм уу? Ер нь. Тэ одоо наачин бол бас бидний хувьд нэлээд одоо та бүхний хувьд бол асуух ёстой, бидний хувьд ярих ёстой л ийм зүйл гэж бодож байгаа. Яг түүхийн энэ хугацаанд бид бас хоёр одоо нэг нь одоо бүгднээр хятад улсын харьяанд нөгөө нь одоо энэ социализмын үед 70 жил тэр зөвлөлт улс гэж байсан. Тэр хүрээнд ингээд ороод явцсан. Тэр сэтгэхгүй хувьд бол их өөрчлөгдсөн байна бас. Тэр бие биенээ гэдэг тэр монгол хүн гэдэг тэр одоо юм бол бас их өөр болсон ийм хандлагатай байдаг. Ер нь тэгээ бид нар чинь нэг тийм өсч төрсөн орчин одоо би бол тэр коммунизмын үед Монгол социалист орн байхад л өсч төрсөн ийм хүн. Тэндээс бас үлдсэн юм бол их байд юм байна. Тэгээд өмнөд монголчуудтайгаа харьцахдаа одоо нэг тийм бие биендээ ихтгэл муутай харьцдаг. Тэгээд танаа энэ ярилцлагыг би бас зарим нэг хүмүүс орсныг харж исэн. Тэр хүмүүстэй заримтай бол санал нэг байгаа, заримтай бас санал нийлэхгүй байгаа. Тэн дээр санал одоо нийлж байгаа зүйл бол ер нь монгол хүн бие биенийгээ ойлгох тэр ойлголт бол өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Тэр их сайн байна. Бидний үед тийм байсан одоо манай өвөр Монголоос ирсэн монголчууд их одоо гомддог, Монголд ирээд жоохон аялахтай ярьдаг. Тэгээд нөгөө манай энд ч одоо тэгээд энэ одоо хятад одоо энэ хужаа гэдэг ингээд ингэдэг одоо бид нарыг монгол хүн гэж хүлээж авдаггүй гэдэг. Энэ бол одоо Монголын хувьд бол маш их одоо цөөн болж байгаа. Ер нь энэ бол буруу юм байна гэдэг ойлголт бол одоо лавл миний эргэн тойрон ерөөсөө ингээд энэ нийгмийн одоо мэдээллийн хэрэгсэл харж яхад энэ сэтгэхгүй бол асар их өөрчлөгдөв. Тэгээ саяын энэ зүйлээр бол их өөрчлөгдөж байна. Ер нь бид нар чинь бие биенийг их санаж исэн улсууд юм байна. Яг тэр нэгнийдээ яваад очихоор л тэр мэдэгдд юм байна. Бид нар чинь ингээ хоёр тусдаа байгаад байхаар тусдаа байгаад байдаг. Тэгээд тусын тэр улс орны өөрийнх нь үзэл суртал, өөрийнх нь үзэл санаа байгаа. Тэгээ бид нар бас нэг зүйлийг одоо түүхээ ярихдаа, монголчуудынхаа тухай ярихдаа ер нь нэг тийм гэрвшиж одоо ичид зовох хэрэггүй юм билий. Ер нь монгол хүнтэйгээ монгол хүн Монголдо ирээрээ хэдүүлээ нийлж бие биенээ дэмжиж явъя гэж ярихдаа одоо хятад улс юу гэх юм бол Оросууд юу гэх юм бол гэж бодмооргүй юм байлээ. Энд нэг ичид зовоод одоо ийм байдал бол гаргамааргүй юм байна гэж би өвдө бодсон. Энэ улсууд ч гэсэн ойлгодог. Тэгээд би өвдө тэгж боддог. Одоо Оросын төрийн тэргүүн, Хятадын төрийн тэргүүн тэр хятад улстай хятад хүнтэй хайртай. Бид нар бол монгол хүнтэй хайртай, Монголынхаа соёл ахуй соёлтой хайртай улсууд ч үү. Тэгээ энэнийг хэлж ярихаас одоо санаа зовдөг. Бие бинийгээ ялгуурладаг. Ийм юм бол юм баг байх ёстой. Бид нар энэнийг хүүхддээрч хойч үедээс хэлж юмэр юм байна. Одоо байгаа улсуудаа ч ярьж юмэр юм байна гэж ингэж л одоо бодогдож байгаа. Түрүүн таны ярьсан дэлхийн монголчуудын холбоо гэдэг сонирхол татаад байна л да. Энэ чинь бас би буруудаг бол нэг 30 жилийн өмнө 90-ад оны ихээр бас нэг ийм холбоо байгуулагдаад энэ Бямсрын дараага ерөнхий сайд байх үед байхаа тийм ээ. Нэг дэлхийн монгол туурхтны наадам өдр гэж хийгээд л нэг тэгжээснээр тэгэл сүулдэ ер нь байхгүй болчихсон юм аа. Болчихсон шиг санагдаад байна. Яг тэр тухайн үеийн олон улсын нөхцөл байдал янз бүрийн миний бодлоор шалтгаалсан байх л да. Тэгээ одоо ингээд харахаар олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөөд одоо энэ Хятад Америк хоёрын харилцаа ер нь нэлээд хурцуулж ирж явах шиг байна л да. Тэр үед бол магадгүй олон улс ер нь монголчуудыг дэмжээгүй баг. Монгол туурхтнаа одоо соёлын хувьд ч юм уу, оюун санааны хувьд нэтгэх тэр бодлогыг ер нь дэмжээгүй байх, эсэргүүцсэн байх магадaltaй. Одоо харин нэлээд тийм боломжтой цаг гарч ийнө гэж одоо миний хувьд бодоод байна л да. Тэгэхээр хэрвээ одоо энэ дэлхийн монголчуудын холбоо гэж байгуулагдаад үйл ажиллагаа явуулвал одоо та одоо энийг яг ямархуу маягтай гэж төсөөлж байна вэ? Энэгээс олон улсын зүгээс ер нь дэмжлэг тусламж ирэх үү? Энийг одоо
ард түмэн маань одоо дэмжихэд одоо бид нар чинь нэг үе бодвол их л хашир их юм ойлгож ухаардаг дэлхийн нийтийг таньж ойлгодог боллоо шүү дээ ч тийм ээ бас янз бүрийн юм үзлээ харлаа одоо монголчууд ихэн туурлаа таяа нэг энэ талаар төсөөллөө биднэрт хэлвэл ер нь болох болов одоо дэлхийн монгол туурхтны холбоо нэг ийм л юм байх юм гэж одоо тий Би саяхан Нэмсрэнгуйтай бас уулзлаа. Одоо манай Нэмсрэнгуй чинь энэ их орн Монгол үндэсээ гэсэн ийм их сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Тэгээд Нэмсрэнгуйтай уулзсан Нэмсрэнгуй намайг бас их сайхан дэмжижээ. Чи өмнө монголчуудаа өмөрч ингэж сайхан дурлаа. Одоо энэ дээр миний их сэтгэл хөдлөсөн энэ чиглэл хийж байгаа ажил дээр чинь би одоо бүр ард чинь хамт байгаа шүү. Энэ ажлыг одоо бидний одоо энэ улс төрд байсан янз бүрийн улсуудыг төлөөлөд юм уу хамгийн сайн хийж чадах хүний нэг одоо өөрөө одоо би бүрэн хэмжиж байна. Тэгэхээр Нэмсрэнгуй өнөө тэр 90-ад оны үед ерөнхий сайд байхдаа тэнд бас дэлхийн монголчуудын холбоо гэж байгуулж Бабатрот сурал хийж тэгээд тэр үед би улсын баг хурлын гишүүн байсан. Бас нэг үүсгэн байгуулагч нь гэж тэнд гүйж тэр хуралд оролцож ингэж явж ирсэн. Дараагийн үйл ажиллагаанд оролцсон. Одоо тэр холбоо маань явсаар байгаа тэгэхээр дэлхийн монголчуудын чуулган гэж болсон юм. Тэгээ одоо энэ дэлхийн монголчуудын чуулганы ерөнхийлөгч нь манай гадаад харилцааны сайд байсан Ховсрон гэж хүн байна. За энэ одоо байгууллагын нарийн бичгийн дарга гэж байдаг. Бэлгэнд элчин сайдаас сууж ирсэн Цахилгаан гэж хүн байна. Манай элчин сайдаас. Энэ хоёр хүнтэй би бас уулзлаа. Тэгсэн энэ хоёр хүн бас тэгж байна. За одоо энэ байгууллага нэг иймэрхүү байдалтай байна. Сайн одоо бид нар бас бүрэн хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Та энэ дээр анхаарал ингээд хамтраад ажиллая гэдэг. Ингээд бид нар бол дотооддоо яг Монголдоо бол нэгэн одоо хэлүүгээ олж байгаа. Дээрээс нь зүгээр миний бодож байгаагаар бол би ингэж л бодож байгаа. Ойрын үед нэг энэ Facebook дээр одоо энэ хүн бүхэн өөрийн сонирхлоороо групп үүсгээд байгаа. Эхний ээлжинд нэг тийм хаалттай групп үүсгэх юм уу гэж. Зөв. Тэгээд тэнд нэг тийм бүртгэл бий болгоод тэгээд яг энэ одоо монголчуудынхаа төлөө энэ холбоо ийм зүйл байх нь зөв юм байна гэж бодож байгаа хүмүүсээ бүртгэж аваа. Тэгээд түүгээрээ хэлэлцүүлэг хийдэг. Тэгээ би энд одоо дүрм журман дээр бас ажиллаж байна. Энэ монгол хэл дээр байх хэрэгтэй, англи хэл дээр байх хэрэгтэй эхний ээлжин гэж бодоод ингээд энэ зүйлүүдэд нэлээд гаргаад ажиллаад эхэлж байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ өөр оронд амьдарч байгаа сууж байгаа ч гэсэн биднэрт энэ технологийн боломж байна. Тийм байна. Facebook-ын дээр групп үүсгэж болох юм байна. Нэг сэтэл санаатай хүмүүс үүсгээд тэр нь хаалттай тэгээд тэрэн дотор орох хэрэгтэй улсууд нь ороод юм яриад явах боломжууд байна. Тэгээд тэрнийгээ нэг жаахан томруулбал яасан. Сая одоо хэний хэлж байгаа бас тэр Шведэд байгаа монголчууд тэгээд цаашаа тэр Японд чуралхан л гэдэг. Тэр мэдээллүүд ороод ингээд нэг тийм network гэж ярьдаг одоо сүлжээ маягийн юм үүсгээл тэгээ хамгийн гол нь байнга л ажилламаар байна. Эхний нэг дутагдал бол нэг сүрхий санаа гаргадаг. Тэгж нэг жоохон явж байгаа тэгээ янз бүрийн нөхцөл байдлаас болоод орчиход байгаа. Та нарын энэ хэлэлцүүдийг явуулаад байгаа энэ бол их зөв юм аа. Одоо тодорхой сэдвээр та бүхний хэлэлцүүдийг явуулж байна. Би та бүхний тэр явуулсан хэлэлцүүдүүдийн нэлээд гэдэг одоо дугаар хийлээ. Миний сэтгэл бол маш их нийцлээ. Их сайхан санагдлаа. Тэгээд ч одоо энэ хэлэлцүүдэгт бас хэлцээ гэж ингэж бодсон. Тэгэхээр нэг ийм байдлаар технологийн дэвшлээ хадгалаад тэр одоо Монгол сэтгэлтэй Монгол гэсэн сэтгэлтэй тэр хүмүүсээ бүртгээд нэг ингэж эхлүүлээ хажуугаар нь тэр олон улсын төвшөнд яаж ажиллаж болдгийг нэгдсэн үндэсний байгууллагууд олон нийтийн байгууллага бүртгүүлэх журам гэж байна. Би бас тэрнтэй танилцлаа үзлээ. Англи хэлтэй байна уу та бүхэн олгоо харж болно. Тэгээд тэрнийг харахад бас болох юм байна. Энэ бас тодорхой шалгуурууд бай, тодорхой хугацаанд ажилласан байх ёстой. Ийм үйл ажиллагаа явуулах ёстой гэдээ байна. Тэгээд тэр бүхний чиглэл дээр нь ажиллах нь зөв санагдаад байна. Дээрээс нь би зүгээр тэр дөрөв өмнөх хятад улсад ажиллаж байгаа үедээ би өвөр Монголын одоо тэр удирдлага тэр намын талаас нь тэр одоо бусад талаас нь байгаа бүх удирдлагуудаа уулзаад би зүгээр л их нээлттэй байхыг хичээсэн. За энэ одоо өвөр Монгол. За одоо
дараагаар та монголоор ярьдгүү гэж зарим нь тэгээд зарим нь яддаг учраас ярьж. Энд одоо энэ олон дарга нар сууж байна. Монгол хүн байна уу одоо? Андаа яддаг хүмүүс байна. Хэдэн монгол хүн байна. Тэгээд дээрээс нь би нэг юм тэр үед нэг жоохон яригдчихсэн юм бол энэ малчтын одоо бэлчээртэй холбоотой малчтын бэлчээрийг нэг тийм хашаажуулаад тэгээ бас тодорхой одоо малчтын байгаль хамгаалах нэрийн дор цөлжилтийн өвчөө нэрнээс сэргийлнэ гэдэг нэрийн дор одоо төвшөрөн газар руу шилжүүлж яах гэсэн нэг юм яриа байсан. Тэн дээр бол би байсуур илэрхийлж би өөрөө малчаа төрсөн. Энэ одоо Монгол мал гэдэг бол нээлттэй, юм чөлөөтэй бэлчээртэй. Тэгээд дөрвөн өөр газар тэр одоо ногооныхоо сорыг көөж, усныхаа одоо тэр сэргийл сайхныг одоо Монголыг көөж ингэж л явдаг. Ерөөсөө бол хашаа бол хийж зохицохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол буруу бодлого шүү. Хэрвээ Монгол малчны ахуй байхгүй болчих бол малаа давсан, морио давсан тэр Монгол малчны ахуй байхгүй бол ер нь Монгол соёл боломжтой Монгол үндэстэн гэдэг нь хэцүү байдал байна. Энэ бол одоо буруу бодлого гэж би үзэж байгаа. Би тэр үед ерөнхийлөгч байхдаа эднэртэй уулзаад суулгахтаа хэлж ийсэн. Тэгээд оройн зоог эдгэргээд том одоо юу байсан. Тэр бүр өвөр Монголд ч байсан. Өвөр Монголд бол мэдээ том концерт монголчууд оролцоод тоглосон. Өөр нэг газар очсон тэр 3000 монгол байгаа гэдэг. Тэгсэн тэндээс бүр бүтэн одоо Монголын тийм их том одоо урлагийн үзлэгийн хүмүүс ирээд монголчууд их сайхан тоглолт хийсэн. Тэр над маш сайхан байсан. Босоод би бүгдийнх нь гарыг бариад баяр хүргээд тэгээд тэр хүмүүс хэлжсэн нэг юм Монгол тосхон байдаг. Тэр нь би нэг хэдтэй бас нэг юм өөр утсан юм аа. Тэгээд тэгж яхаа тэгээд тэнд над нэг сэтгэл төрөөд байсан. Тэр нь юу вэ гэхээр за хятад бол ингээд том гүрэн болоод хүчрэх гүрэн болоод явж байгаа юм байна. За ер нь монголчуудыг бол энэ соёлоороо харилцахыг явахад нэг хориглохгүй юм байна. Гэхдээ эднэр бол ер нь за тэр нэг баахан хөшөө барьж байна. Ер нь тэгээд монгол хүмүүсийг нэг тийм хөшөө болгоол үлдээх л маягтай юм уу даа гэж. Тэр надад жоохон харуулсан та. Тэгээд нэг ингээ яваад очихоор нэг хэдэн дуулдаг, уурддаг хүмүүс харуулаад за монголч нь энэ л байж штэ гэдэг. Яг цаатаар нь хараад үзэхээр монголчуудыг тэр бэлчээрээ газар нутгаар нь авчиж босоо. Одоо бол хэл соёлоор нь авчаад байгаа. Тэгж юм тий. Тэгэхээр миний тэр үед харж байсан Монголд явсан санаа зовж явсан юм бол одоо бол би их тийм биелээ олж ингэж чанаад би бас одоо их тийм юу яаж их хэвчүүлж байгаа юм бол нэрээ би зөвл харж иж. Тэгээд нэг хөшөөгээд тэгээд бариудаад тэгээд дараа нь ерөөсөө Монгол үндэс соёл гэж алга болоод Монгол үндэстэн гэдэг тэр хэл устдаа улсууд алга болоод энэ хэдэг хөшөө гэхээр аяндаа тэр хэдэг хөшөө айгуу даваад алга болгоно л доо. Тэгээд Монголын одоо улам мөртийн алга болох ийм юм байна биш үү? Би зүгээр энэ дээр нэг түүх судалж үзэхэд ер нь хятадын цагаан гэрэм гэдэг бол миний харж байгаагаар хан үндэстний хойд хэл. Өөрсдөө байсан. Өөрсдөө ингэ тогтоосон. Тэгээд тэр бас би нэг юм дээрээс их тийм сэтгэл төрсөн юм бол саяхан Лос Анжелес Таймс гэдэг сонинд гарсан нийтлэлийг Монгол руу орчуулад бичсэн байгаа. Тэгээд тэрнийг уншихад Хятадын коммунист намын элит гишүүд тэр 50-60-аад оны нэг соёлын өмсгөлийн үед өвөр Монголд хөвжижсэн Ахмад гишүүд Хятадын коммунист намын бодлогоор захиа бичсэн. Бид нар тэнд одоо очиод ажиллаж байхад монголчууд энэ Хятад орны бүтээхийн төлөө их зүтгэж ирсэн шүү. Энэ монголчуудыг ийм соёл одоо бичээр нь ингэж хааж болохгүй. Энэ монголчууд ч бол эв найртай амьдарч байгаа. Хэрвээ ингэх юм бол монголчуудыг энэ бухимдлыг төрүүлэх юм бол энэ өвөр монголч нь хоёр дахь Шинжаан болно шүү. Ерөөсөө энэ монголчуудыг олон мянгаар нь барьж хойсон. Одоо энэ ичиг үсгэн дээр нэм одоо 20 сар хийсэн энэ юм дээр уучлахгүй. Хятад хүн Хятадын коммунист намын Ахмад гишүүд тэгээ бичдэг ш. Тэгэхэд Монгол хүн яагаад дуурч болдгоо? Харин тий. Бүр эндээс ч Монгол хамгийн түрүүнд дуурах ш. Тий. Тэгээд тэр Америкт гарцсан бас тэр Вашингтон Таймс сон дээр бичсэн байлээ. Хоёр одоо Хятад хүн бичсэн байсан. Тэр хоёр ингээд дагалцаад байж байгаа. Тэгээ харж байгаа тэр хоёрын бичсэн юм даа ш. Хизээч Монгол бол Хятадын хэсэг байгаагүй ш.
Евразийн гэсэн Монголын том эзэн төрний хэсэг бол харин хятад байсан юм аа. Тэгээд Монгол хэл соёл гэдэг бол цагаан гэрмээс хоошоо оршин тогтнож байгаа газар дээрээ амьдарч байгаа хүмүүсийн хэл соёл шүү. Түүнээс биш хаа нэгэн газараас нүүхэд ирж дуусууд биш. Хаа нэгэн газараас нүүж ирээд эргэлж дугуугаа сууж байгаа биш. Тэр чинь яг төрсөн газар нутаг дээр үүссэн хэл соёлтойгоо байгаа ийм үндэстэй. Тэгэхээр тэр үндэсний хэл соёлыг булааж авах тэрнийг хориглоно гэж юусо байж болохгүй. Энэ чинь ерөөсөө хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэдэг юм гэж. Ингэж одоо харагдах юм аа гэж. Ингэж хүртэл бичиж байна. Тэгэхээр зөвхөн монголчууд зүгээр тэр хятад одоо тэр бас тэр одоо хүмүүс тэгж бичиж тэгж хэлж байгаа би одоо энэ хүмүүс бас тэн дотор ч гэсэн Монголын төв соёл хүндэлтэй ханддаг. Энэ Монгол үндэс нь бие биенийхээ энэ одоо оршин тогтнол хүндэлтэй ханддаг хүмүүс олон байдгийн гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бүхэн бол одоо энэ хятад элчин сайдын бусад энэ нөхдүүд албаны нөхдүүд намайг буруутгаад байгаа нь бол энэ л одоо нөхөрлөл одоо тэгээ төрийн дээр хандшаад бичижсэн. Тэгээд нэг л манай дотоод хэрэгт оролцлоо. Тэгэхээр би өөрсдөө хэлж байгаа. Тэгэхээр танаа хятадын коммунист намын Ахмад гişүүд хүртэл энийг буруу гэж бичиж байна. Тэр хятад хүмүүс хүртэл сэтгүүлч хүртэл бичиж байна. Энэ өвөр Монголд хийж байгаа энэ бол буруу гэж бичиж байна. Зөвхөн би хэлээд байгаа юм биш. А дээр нь бол миний хувьд бол энэ гадаад бодлогын асуудал биш. Энэ бол Монголын нэг талын хараад энэ гадаад нөгөө талын хараад энэ дотоод гэж ялгах харахгүй. Тийм учраас энэ бол одоо бидний хувьд бол гадаад бодлогын асуудал биш ээ. Энэ бол зүгээр Монгол хэл соёл. Бид нар нэгдмэл хэл соёлоор нэгдмэл одоо үндэстэн байна. Тэгэхээр нэгэнтний юм аюул болгоход бид хэлж ярих ёстой гэсэн. Ийм л одоо байр суурьаар илэрхийлдэг. Тэгээд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа би Монгол хэл соёлын чиглэлд нэлээд олон ажил хийж оролцсон. Өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байгаа манай төрийн ордны чинь тойроод одоо оршуулга байлаа шүү. Буухан гэ. Эднийг аваад Чингис хааны цогцлборыг байгуулах манайд бол энэ ажил хэцүү явсан. Тэр одоо юмнуудыг зайлуулах, тэр Монголыг холбоолох гэсэн тэр хүүхэд тэр хүмүүс маш их дэмжлэг өгсөн. Монголын урсгалт намуудад тэр коммунист өгшөлтөд намж гисэн бас их дэмжижсэн. Тэгээд тэрнийг аваад ер нь Монгол бол нэг 80 жилийн түүхтэй биш 800 жил Чингисээрээ тоолвол. Тэгээ урагшаа тоолвол 2000 жил ингээд явах юм түүх байна. Энийг бас тэгээд нисгуудлаа одоо Чингис хааны нэрээр нэрлэж байлаа. Тэгээд бид нар бас энэ жоо Монгол хэлний хууль гаргасан. Ерөнхийлөгчийн зарлиг бий гаргаад Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дараа гадагшаа захиа бичиж харилцахаар бол зөвхөн одоо босоо Монгол бичгээр бичнэ. Сургууль төгссөн хүүхдийн үнэмлэхийг босоо Монгол бичиг англи хэл хоёр дээр ингэж бичиж өгнө. Төрсний гэлчлэгийг монголоор бичиж олгоно. Гэр бүл болж байгаа бол гэрэлсний гэлчлэгийг монголоор олгоно. Тэгээд ингээд тэр монгол юмнуудыг нэлээд монгол бичгийнхаа юмнуудыг бас нэлээд оруулах гэж ингэж оролцсон. Тэгээд Чингис хаантай холбоотой маш олон юм байдаг. Одоо Чингис хааны хязээ төрсөн бэ гэдэг энэ зүйлийг ерөөсөө бодож үздэг. Маш олон маргаантай. Тэгээд манай энэ сонсоор байгаа. Тэгээд бид нар тэр одоо за энэ юм байна. Намрын одоо энэ тэргүүр сарын энэ үеэр тэг бүх зохиол сүнсгээд тэгээ үндэсний бахархлын өдөр гэж амралтын том баяр болгосон шүү дээ. Тэгээ тэр өдөр Чингис хаан одонгоо одод бурхан халдун уулаа ЮНЕСКОд хандаж одоо дэлхийн өв болгож бүрдүүлсэн. Тэр Чингисийн одоо шүүхтэй холбоотой. Дээрээс нь бид нар Монгол бичгээ мөнх тэнгэрийн бичиг гэж нэрлээд жил бүхэн одоо улс орон даяар уралдаан зарлаад монголоор одоо хэн хамгийн сайн бичвэ, хэн тэр татлан одоо уран бичдэг бичих үү. Тэгээд тэргээр хийж байгаа оюутнууд, сурагчид, багш нар тэгээд тэр бичдэг уран бүтээлтэй шалгаруулж жил бүхэн үзэсгэлэн ерөнхийлөгчийн хөвөлд ороод нийт Монгол даяар зарлаа. Тэгээд энэнийг бас бусад улс орнуудаас ирж энэ үйл ажиллагаанд оролцдог болсон. Иймэрхүү маягаар тэгээ Монгол судлалаар энэ Монгол судлалыг ч одоо хятад энэ манай төрчих бугаацалдаг биш. Хөл юмн дээр болохоор Монгол судлал гэж явж байгаа магадгүй энэ хятад судлал болгочих гэдэг. Ерөөсөө энэ манай нэг түүх гэдэг. Тэгэхээр бид нар ажиллаж байгаа Монголын түүхийг цахим тойл гэж их цахим тойл гэж гаргасан. Одоо энэ Монгол түүх цахим тойлыг та нар орох юм бол байгаа. Тэрний нөгөө Википедиа гэдэг шиг бүр ингээд өргөдөхөд хүн бүхэн оролцох
баяжуулах боломжтой. Дээр нь монгол хэлний их тайлбар бодгийг цахимаар гаргасан. Монгол бичгээр хэрэг бичгээр байгаа тэр дотор одоо жишээлбэл манай загчин энэ Баруун аймгийн гой үгнүүдийн одоо энэ ялсууд бол их мэдэхгүй шүү дээ. Энийг нийлүүлэхээр гой санаанд гардаг. Ингээд монгол хэлийг улам олон одоо нэгэн үгээр үлдэх юм боломж байдаг. Дэлхийд тархсан Монголын нууц товчоо ер нь дэлхийд Монголын нууц товчоо хаана яаж судлагдсан бүгдийг нийлүүлж байгаа том бот болгосон. Монголын эхний дүүгээр 7 бот гаргасан. Монголын их төв гэж 7 бот одоо хэвлэлийг ерөнхийлөгчийн төсвөөс шүү. Бүгдийг одоо санхүүжүүлж эрдэмтдээ цуглуулж ингэж одоо хийсэн. Ингээд аваад үзэх юм бол бас энэ одоо монголчуудынхаа соёлын чиглэл өв соёлыг эндээ одоо бас зөвхөн Монгол улстай ойлгуулах чиглэл нэлээд ажилласан. Тэгэхгүй болохгүй байгаа. Коммунизм 70 жилд чинь энэ соёл энэ юм чинь бүрэн мартуулсан байхгүй. Тэгээ энэ чинь энэ 20 30 жилийн сэргийг харахгүй. Тэгээ энэ бүхэн бол ингээд шатаар явж байгаа. Өнөөдөр энэ баяр өнөөдөр одоо тэр эксклюзив юмнуудыг эсрэг зогсоож чадахгүй байна. Би үүнд бас баярлаж байна. Эсрэг зогсоох гэдэг чинь Монгол улсны соёлын эсрэг Монголын ямар ч удирдах гарч ирээд одоо зогсоож чадахгүй шүү. Тэгэхээр ер нь Монголын соёл, Монгол хүний төлөө Монголын уламжлалт ёс заншлыг дэлгэрүүлэхийн төлөө хийсэн ажлыг үлдчихлээ гэдэг юм. Зам бүртээ гэж би ойлгосон. Тийм учраас Монголд энэ бодлого явуулж байгаа. Биднээс ч гэсэн Монгол хүмүүс гадна дотор байж байгаа. Хүүхдтэй үлдэхээр хэл соёл, Монголынхаа соёл уламжлалыг сурчлахад их идэвхтэй оролцох юм. Тийм ээ. Сайхан байна. Түрүүн та ярьсан шүү дээ. Одоо энэ өвөр монголчуудын одоо энэ хос хэлнээс олж гарсан одоо энэ тэмцэлээ юу бол одоо бол дарагдаагүй. Энэ одоо цормонд орсон байгаа тийм ээ. Энд чи одоо гэж энэ яг үнэн байна л да. За одоо тэгээд энэс чи хойш ганц өвөр монголч биш. Манай монголч гэсэн ерөнхийдөө бол энэ тал дээр бол унтаа байдалд орчихсон байсан шүү дээ. Тэгээд одоо тийм ээ нэг өвөр монгол гэж байж л байдаг одоо нэг иймэрхүү байдалтай орж байгаад энэ асуудлаас болоод энэ хаа сайгүй ер нь бол сэргэлт гарч эхэлж байна. За одоо ингээл шинэ толгоор одоо байгууллагууд юмнууд байгуулагдаж эхэлж байна юм чинь тийм ээ. Бүр сүүлийн үед бол одоо өвөр монголчууд маань нэлээд хатуу тэмцлийн хэлбэрийг ч ярьж байгаа. Одоо энэ дээр өөрийн нам хөдөлгөөнүүдийг байгуулах, өвөр Монголын бүр тусгаар тогтнолын тухай асуудлуудыг ч хөндөж ярих тал дээр бас асуудал ярьж байна л да. За энэ Монголд ч гэсэн одоо урд нь бол одоо ингэж үйл ажиллагаа явуулдаг байсан төрийн бус байгууллагууд хувь хүмүүс бас дуу хоолойгоо өргөж эхэлж байна, нэгдэж эхэлж байна. Тэгэхдээ энэ дээр яг таны төрөний хэлдгээр ер нь нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, одоо санхүү, дэмжлэг тийм ээ олон юм болж энэ маань өөрөө босно л доо. Тэгэхээр энийг одоо тэгээ дээр нь одоо энэ хөдөлж байгаа юм дээр одоо энэ нөгөө цурмнаас маань одоо очихаараа эхэллээ шүү дээ тийм ээ. За энэ дээр Монгол улсын ерөнхийлөгч хайсан хүн одоо энэ дэлхийн монголчуудын холбоо байгуулах тухай ингэж одоо ярина гэдэг чинь одоо нөгөөдгийн маань одоо улам одоо үлээж одоо асааж байгаа хэрэг болж байна л да. Энэ тэгэхээр одоо их л том бодиттой үйл хэрэг болж ижил эцсийн шат нь одоо хаана юунд хүрэхийг бол одоо сайн төсөөлж мэдэхгүй л байна. Тэгэхээр хамгийн эхлээд ямар ч байсан одоо бид нэр онлайн хэлбэрээр бид нэр групп байгуулах одоо ийм тийм ээ хүмүүсээ нэгтгэх одоо үйл ажиллагаа явуулах хэрэгтэй л баг. Бас энэ одоо иргэн нийгмийн байгууллагууд одоо эднэрийг яаж бид нэр чадваржуулж, санхүүжүүлж одоо тийм ээ одоо зохион байгуулалтанд оруулах вэ? Яаж өвөр Монгол одоо бусад монголчуудыг нэгтгэсэн 10 Монголын ч гэсэн энэ одоо адилхан үзэлтэй энэ байгууллага хүчнүүдийг яаж чадваржуулах вэ гэдэг тал дээр бас сонирхолтой санагдаад байна л да. Энэ нэлийн том юм болж ил өрнөхийн юм шиг байна л да. Ер нь цаашдаа бол. Би нэг сая тэр Монгол бичгтэй холбоотой одоо өмнөд Монголд байгаа монголчуудад дэмжижсэн залуучуудтай уулзахад би нэг 2-3 зүйл хэлсэн. Тэр санаагаа бас юм хэлье гэж. Ер нь их чөлөө хүсэх энэ хүсэл бол мөнхийн юм аа. Хүчээ альва одоо бүр том эзэн төрнүүд хүртэл
задарсан түүх байдаг. Тийм. Нөгөө орчны мэдсэн хүн гэдэг ойлголт байна. Байхгүй. Ялангуяа дарангуйлын арга хүний тэр орчинд тогтнох хүний хэл соёлыг үгүйсгсэн ийм одоо бодлого бол уртуудаа настай байдгүй маа. Яа. Энэ нөгөө талд тэр их чөлөөнийхэн талд тэр одоо ямар ч үндэстэн байна. Тэр үндэстнийг хүндэтгсэн хэл соёлын хүндэтгсэн тэр одоо байх эдийн хүндэтгсэн тэр үзэл бодол тэмцэл бол байнга одоо уртуудаа настай байдаг шүү. Тийм учраас одоо бидний энэ тэмцэл бидний хэлж ярьж байгаа зүйл нэг бол түүхийн зөв талд нь байна. Тийм түүхээр сарвалсан. Нэг ийм санаа бас хэлж ирсэн. Дээрээс нь би сая нэг манай өдөр тутмын хамгийн том сони өдрийн сони ярилцлага өгсөн. Гэхдээ бас тэр сурвалжлагч асууж ирсэн би тэг хэлсэн. Яг Монгол хүний төлөө тэмцэлд бол хятад надад том тохгүй шүү. Хятад бол улсын хувьд том улс. Би одоо би жижигтэй хүн байж болно. Гэхдээ Монгол хэл соёлын төлөө. Монгол хүний эрхийн төлөө. Монгол хүн одоо түүх соёл уламжлалаа Монгол хүндээ уламжлуулахын төлөө тэмцэлд бол би бол одоо жижигтэй. Би хэнч жижигтэй. Ингэж одоо бүгдээрээ бодох ёстой гэж. Яг бид нар нэг ийм ер нь альва юмчны үзэл санаа гэдэг их чухал байдаг. Тэгэхээр үндэснээ хүндэтгсэн тэр залуучуудаа зоригжуулсан тэр явж байгаа улсуудаа ингээд асаасан ийм одоо бодлого гаргаж явах бол би их зөв гэж ингэж бодоод байгаа. Тэгээд энэнийг бол бид нэр энэ газар одоо бид чинь бас нэг их болгоомжлдог байсан. Зарим хүн надад хэлж ил байна. За дараа нь одоо таач урагшаа явах хэрэггүй бол одоо тэр чинь магадгүй. Тийм. Наад улсууд ч бол одоо ихэд юм харж одоо юу яаж байгаа би ерөөсөө тэнтэй миний одоо гол зорилго бол Монгол хүний эрх чөлөө тэгээд дээр нь энэ Монголын эрх чөлөө Монгол хүний тодорхойлдог тэр оюун санааг тодорхойлдог тэр соёл хэл бичих гэдэг бол надад ерөөсөө энэ нэг тэргүүн зэргийн зорилго нэг номерын зорилго гэж ингэж би бодож байгаа гэдгийг хэлж байгаа. Иймэрхүү байдлаар бид нэг юм байхад бол их зөв юм байлээ. Бид нар яагаад Монгол хүн өдий болтонд байгаад байсан юм бэ? Одоо намайг энэ гадны дотны ихтэй сургуулиуд очоод лекц уншихад нэг л юм их асуудаг ш. Яг энэ жижиг Монгол энэ хоёр том улсын дунд ингээд байгаад байна. Тэгээд ажилласан гэдэг байна. Тэгээд чөлөөтэй. Тэгээд одоо таны үйл хүртэл одоо тэр талаалаа хүртэл айлчлаад ирчихдэг гэж одоо яаж болж тийм том орнууд хүлээж авах. Насаагаад ингэхэд та бүхэн чи бодлого хэрэгжүүлж чадж байна гэж. Тэгээд би ингээд миний баримтлагдаг хамгийн гол бодлого за яг хөө улс орны эдийн засгийн хувьд хүндрэлтэй үе байж болно. Дороо буураа хөрөлтэй янз бүр байж болно. Улс төрийн хувьд ч одоо манай зарим нөхдүүдийн сэтгэл санаа улс төрийн тэр философи ойрхон байж болно. Ганцхан гол тусгаар тогтнод бол оюун санааны тусгаар. Чи яг техникийн хувьд тусгаар байх хэрэгтэй. Монгол хүн гэж байдаг юм аа. Монгол улс гэж байгаа юм аа. Энэ улс бие даасан байх хэрэгтэй. Энэ улс эрхчлөлтэй байх хэрэгтэй. Монгол хүн одоо Монголынхаа энэ соёл, оюуны хувьд бид нар бусад үндэстнээс ялгаатай. Бид бол өөрөө гэсэн соёлтой гэдэг. Энэ бодол өөрчлөгдөж болохгүй. Энэ бодлоо өөрчлөгдөд энд нэг сайхан одоо том соёл байна. Энд нэг том гүрэн байна. За ерөөсөө энэнийг л дагая гэх юм бол тэр оюун санааныхаа тусгаар тогтнолыг алдчих болно. Оюун санааны хүн тархины хувьд тусгаар, оюун санааны хувьд бодол санааны тусгаар байж чадах юм бол тусгаар үндэстэн шигээ байж чадах юм бол цаашаа бусад юм болно гэж би өөртөө боддог. Тэгэхээр энэ чиглэлд ер нь төр засаг тэр бодлого гаргаж байгаа Монгол хүний төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс энэнийг бол их сайн бодох ёстой л гэсэн ийм бодол надад байгаа юм да. Та нөгөө бас нэг өөр нэг асуудал асуучих да дараагаас. Тэр нөгөө Крими чинь нөгөө Орос улс чинь бараг л хүчээр шахуу булаагаад авлаа шүү дээ. Одоо энэ санал асуулга гэдэг нэрээр. Тэгээ тэр Кримийн нэгснээр тийм ээ 45 оноос хойш одоо
бий болсон улс төрийн одоо Ялтагийн тогтолцоо бараг л нуурж эхэлж байгаа шахав. Тийм. Одоо Монгол улс бол Ялтагийн тогтолцооны үр дүн дээр л одоо бий болсон хүлээн зөвшөөрсөн орн гэж би бас зарим тэгж үздэг. Тэгээ ийм Ялтагийн улс төрийн тогтолцоо байхгүй болсон нөхцөл тийм ээ Монгол улс өөрөө тийм ээ аюулгүй байдлын баталгаа ер нь хаана байдаг бол гэж та харж явал. Миний бодлоор Монгол улс энэ аюулгүй байдлынхаа баталгааг бид нар хоёр хөшөд авч хоёр хөштэйгөө бид нар маш сайн харилцаатай байх шээ. Би одоо энэ төр засгийн удирдлага манад байгаа одоо яг ажиллаа хийж байгаа зарим улсуудад бол бас хүндрэл бий. Ер нь хоёр том гүрний дунд 3 сая хүнтэй тэгээд өөрийнхөө замаар явъя гэж байгаа. Энэ орны хувьд оршин тогтнох ийм орны төр засгийг удирдах бол хүндрэлтэй асуудлууд их гардаг. Бүр дээрээс нь түүхийн аваад үзэх юм бол өнөөдөр Оросыг өнөөдөр Хятадыг дэлхийн том гүрэн гэж ярьж байна. Нэг үе Монгол дэлхийн том гүрэн байсан. Нэг үе энэ хоёр хоёулаа тэр Монголын Евразийг бүрдсэн гүрний хэсэг байсан. Энэ хоёр тэр түүхнээсээ хүртэл Монголыг өөрөөр хардаг. Нэг нь одоо зөвлөгөөд одоо юу ер нь хоёулынх нь нэр томьёолт гэж шүү. Ер нь нэгэн ор харах гэж байгаа. Түүхнээсээ ер нь монголчууд бол одоо бидний даралж байсан татвар төрөөс авч ирсэн гэж ингэдэг. За нөгөө талаас бид нар бол энэ эрх чөлөө гэдэг энэ замыг сонгосон. Энд бол бас энэ хоёр талын улс төрийн бодлогын хувьд буруу. Тэгэхээр энэ бүх нарийн одоо тэр торгоны хэшиг тийм нарийн тэрнээс ч нарийн бодлогоор энэ хоёр гүрний удирдлага энэ хүмүүстэй хил амаа олцсон гэдэг нь амар зүйл биш ээ. Тэгэхээр энд бол урлаг хэрэгтэй гэж би боддог. Гэхдээ нэг л хүний ямар хүнийг өөр орны удирдагч танаас ч адилхан хүндэтгдэг байх гэхээр өөрийнхөө үндэстнийг өөрийнхөө улсыг хайрладаг хүнийг л хүндэтгдэг юм байлаа шүү дээ. Түүнээс биш Орос хүнийг хараад танаа Орос их мундаг. Таны ярьж байгаа бүхэнд би одоо буугаад өгөөд Хятад хүнийг хараад энэ Хятад их мундаг байна. Танаа зөвлөгээд ингээд ерөөсөө тэр бол биш. Яг зэрэгцүүлээд Монголын эрх ашиг энэ байна. Энэ асуудлыг ингэж шийдэх нь одоо манай ард түмний эрх ашигт нийцэж байна. Энэнийг одоо манай ард түмний эрх ашигын үднээс Монгол улсын үднээс авч үзвэл энд бид нэр ийм байсуртай байна гэж. Ингээд гаргаад ирэхээр хүн хүртэл хажуунаас нараад энэ хүн чинь болов өөрийн гэсэн байсуртай хүн юм биш. Өөрийн гэсэн бодлоо миний түрүү хэлдэг тархины хувьд бодлын хувьд юм чинь тусгаар байна. Зүгээр нэг юм одоо өвчний байлгам гаргаж одоо тэгээд тэргээр нэг тийм жижигхэн юм одоо 8-нд жижигхэн юм одоо яриад явчих хүн биш байна. Гэдэг ийм юмыг одоо энэ бол тэр түрүү нэг их гоё юм асуусан шүү. Тэрийн хараа хайцны бодлого. Энэ бол Монголын хувьд бол байх ёстой. Монголын удирдагчид ер нь улс төрийн бодлоготой тохиолдсон улсууд бол байж ингэж хэрэгжүүлдэг. Би бол Монгол улс арчилсан байх ёстой гэдгийг энэ хоёр улсын удирдагчтай уулзаад байна л хэлдэг. Тэгээд энэ хоёрыг оюутаа хэлдэг. Танаа улсын одоо сонгож авсан замыг хүндэтгэх гэж. Си Жинпинг Монгол улсад айлчлахад ганцаарчлаад уулзахаар Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөө визаасан байдал хэдийн хадшгүй байдал Монголын ард түмний сонголтыг Хятад улс хүндэтгэнэ гэж хэлдэг. Тэгэхээр би хэлж ирсэн. За та одоо бид хоёр ингээ ганцаарчлаад уулзахаар одоо та тэгж хэлж байна. Энэ үгийг Монголын ард түмэнд хандаж нэг хэлж өгч. Нээлттэй. Манай хурлыг үзэлтэй та тэгээд тэр үгэнд нь орсон шүү. Одоо манай хурлын энэ дээрээс үг хэлэхэд Монгол улсын тусгаар тогтнол бие даасан байдал хэдийн халтшгүй байдал Монголын ард түмний сонгож авсан энэ замд Хятад улс одоо хүндэтгэлтэй ханднаа гэж боддог. Энэ бол их чухал тийм тохиолдол байсан гэж би боддог. Тэгэхээр энэ юмыг хэлж тэгээд тэр орчныхаа сайн сайхан санаа зовдог хүнийг л бусад орны улсууд удирдахч хүндэтгэх юм байна гэж би ойлгосон.
Тэгэхээр тийм байх хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө тэр язгуур хэлэх шиг тэр юм гаргаж хэлж чаддаг байх явдал маш чухал юм байна. Гэсэн ийм бодол төрж байгаа. За тэгээд нөгөө 3 дахь хөршийн бодлого ер нь л тэгэл нэг асуу гэсэн. 3 дахь хөршийн бодлыг ер нь Монгол улсын хувьд хэр их тийм орон зай байдгийг та юу гэж үзчихэ тий? Заримдаа бас хэцүү санагддаг шүү дээ үний ярихад. Үнэн. За намайг байж хахад би нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 5 гишүүн орон гэж байгаа шүү дээ. Энэ Монгол бас их онцлог орн шүү. Энэ 5хан том бүрэн нийтийн бодлого тодорхойлж байгаа. Тэрний 2 манай Монгол улсын төвөөр байж байгаа. Хөлтөд орсон тийм. Тий. За тэр одоо Англи, Америк тэр улсууд байж. Тэгээд ингээд авч үзэхээр тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 5 гишүүн орноор Монгол улсын цөмийн зэвсэггүй. Дээр нь цөмийн зэвсэггүй бүсийн статусыг зөвшөөрөх юм бол дээр нь давхар данар Монгол улсын аюулгүй байдал. Бие даасан байдлыг одоо баталгаажуулсан юм тогтоол гаргаж өгөх гэж би ерөнхийдөө байна. Нэлээд олон жил ярьсан. Тэгээд энэ аюулгүй зөвлөлийн 5 орн бол сууж байгаа 5 гарыг үсэж урсан. Маш том тогтоол гаргасан. Тэгээд энэ тогтоолыг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл бишээ ерөнхий ассамблегаар том хурлаараа баталсан. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд бид нар бол одоо аюулгүй байдлын баталгаа гаргуулж байгаа. За дээрээс Монгол бол Азийн орн энэ хоёр орны дунд байдаг жижиг орн. Тийм учраас өөр одоо энэ манай энэ хоёр хөрштэй энэ тэнцүү ярьдаг 2-3 хүчин байна. Яг үнэндээ. Америк байна. За хоёр том Европын холбоо. Тэр 27 он шүү. Европын холбооны аюулгүй байдлын байгууллага гэж байдаг. Монгол улс Азиас тэр байгууллагад илсэн 3 орны нэг. Тийм үү. 2012 оны 12 дугаар сард Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагыг 52 дахь гишүүнээр Монгол улс илсэн. Тэр Европын тойроод байж байгаа өөр бүс нутгаас илсдэг. Тэгэхээр Монгол улс илсэж орсон. Энэ бол Европын холбоо Монгол улсын аюулгүй байдал дээр баталгаа гаргаж байна. Тэгээд дээрэс нь надад тэр 3 дахь хөршгийг асуугаад байна. 3 дахь хөрш гэхээр бас бидний тоодог, бидэнтэй харилцдаг улс орн бол цөөхөн байд юм уу? Бид нар нэг өөрсдийн их том мундаг гэх ингээд байдаг. Ер нь бол харилцдаг. Европоос бидэнтэй хамгийн ойрхон харилцдаг орн бол Герман. За тэгээд Европын холбооны улсын одоо тэр Австрали, Швед одоо тэр бусад орнууд бол ойрхон харилцдаг. Гэхдээ Герман. Азиас бол бидэнд хамгийн их ойрхон өмг төвш болдог орн бол Япон. Би бол одоо Япон улстай харилцаан дээр маш их анхаарах ёстой гэж боддог. Монгол улс намайг ерөнхийлөгчөөр ажиллаж байхад анх удаа Японд ерөөсөө төлөө тустай хэлцээр болсон шүү дээ. Free trade гэдэг. Тэр бол одоо хамгийн чухал. Тэгээд чөлөө худалдааны хэлцээр байгуулаад тэгээд Японд одоо гаргах тийм Монголын бүтээгдэхүүн, Японд Монгол руу орж ирэх Японы бүтээгдэхүүн энэ бүхэн дээр одоо ажилтдаг бүрийн засгийн газрын механизм тогтоогоод энэ чиглэлийн ажлуудыг урагштай явуулж байгаа. Тэгээд би Японд ажиллаж байхдаа Японы парламентд юу гэсэн. Японы парламентын 600 гишүүн засгийн газрын гишүүнийн цуглаад одоо тэр үгэх сайхан болгосон би их баярлалаа. Евро парламент гэх 27 орны парламентын гишүүн цугласан тэр газар би Монголыг төлөөлж, Монголыг төлөөлж үгэлжсэн. Ингээд тэр бүхнийг хэлж тэр хүмүүст бид нар чинь нэг парламентын гишүүн 3 хүнтэй уулзахаар манай адны хүмүүс их баярлалаа шүү. Тэгэхээр 600-700-ын цуглуулж байгаа тэгээд 20 минут Монголынхаа тухай хэлээд авна гэдэг чинь энэ бол ерөөсөө гайхамшигтай байна. Тэгэхээр Монгол бол тийм боломж их цөөхөн олддог орн шүү. Бид нар гадагшаа явъя гэвэл нэг бол Хятадын дээгүүр агаараар нисэн, нэг бол нутгаар нь дамжиж явна. Нэг бол Оросын дээгүүр Оросыг хатж цаашаа хийсэн. Ийм л орн шүү дээ. Ийм одоо хоёр том гүрнээр хүрээлүүлсэн өөр ийм орн байхгүй Орос гэж байна. Тэгэхээр энэ утгаараа бол манай энэ 3 дахь бодлогыг зөвшөөр. Тэгээд энэ хоёр орны одоо удирдлагатай уулзахдаа би тэгдэг байсан. 3 дахь орны оролцоог Монголд нэмэгдүүлээд Монголын эдийн засаг томрох юм бол та Оростой Хятадтай хийх одоо манай эдийн засгийн харилцааг нэмэгдэнэ. Энэ муу юм биш ээ. Энэ юусэн муу юм биш. Гэж одоо байнга тэгж харилцдаг. Энэ хоёр талаас ч бас нэлээд тийм сэжигтэй маягаар харна шүү дээ. Америктэй юу яриад
Европын холбоотой юугаа яриад идэх, Японтой юугаа яриад идэх гэдэг юм. Гэхдээ бид нар бол энэ хэдий одоо жин багтаач гэсэн Монголын энэ гадаад бодлогын жин өсгөх хэрэгтэй. Тэгээд энэ чиглэлээр зарим нэг санаачлал гаргасан бас яг нь дэмжигдсэн санаачлагууд байна, дэмжигдсэн санаачлагууд байна. Одоо зарим хүмүүс надад хэлдэг өвөр Монгол гарч байгаа энэ бүх юмнаас харж байхад Монгол улсын тэр одоо бие даасан төвийг сахих гэж таны зарлж ирсэн. Тэр 1910 гэдэг он 20-д оны энэ Монголын одоо тэр мундаг одоо хүмүүсийн хэлжсэн Швейцар улс руугаа. Тийм одоо өөрийн замдаа төвийг сахих гэдэг бол зүгээр суун гэсэн үг шүү дээ. Ямар бодлого дээр бид нар маш хүчтэй дуурах уу, ямар бодлого дээр одоо чимээгүй байх уу? Өөрийн толгойтой байх гэсэн үг шүү дээ. Төвийг сахих. Өөрийн бодлого, өөрийн толгой. Энэ буруу ойлголт юм ээ. Энгүүр бол тусдаа одоо нэгц тусдаа сэтгэж ярихаас өөр аргагүй. Энэ бид нар өөртөө одоо Монголдоч энийг буруу ойлголдог болсон маш их байдаг. Гэхдээ яг Монголын одоо төрийн үндэсний төрийн бодлого бүр тэр олон зуун жилээс явсан төрийн бодлого бол тийм юм байлээ шүү. Яг бид нар тусгаар байна. Бид нар өөрийн замаар явна. Одоо бид нар чинь нэг үе капитализмаар, социализмаар явж байгаа нэг үе капитализм гэдэг гэсэн би өөртөө боддог шүү дээ. Капитализм гэж сайн байгаа, социализм гэж бас авчих юм байсан. Монголын одоо энэ сүүлийн 30 жил явсан. Тэгээд тэр Чингис хаанаас ахуудаад хүннүүгээс ахуудаад явсан зам дотор сайн юмнууд их байна өө. Монголчуудын өөрсдийн тэр төрөлтөсний тухай ойлголтууд, тэр төрөө зохион байгуулж байгаа арга, тэр гадагшаа харилцаж байгаа харилцаа, тэр уур ёс их цааз гэдэг ингээд ярил олон юм байна. Тэр зөвлөлт бодлоо шашин шүтлэг. Тэр бүхнээс авах юм бол Монгол зам гэдэг ийм ойлголт гарч ирэх юм байна. Монгол бол өөрийн замтай байх ёстой. Энэ замдаа нийцсэн улс төрийн бодлоготой, энэ замдаа нийцсэн гадаад бодлоготой, энэ замдаа нийцсэн одоо Монгол нийт бодлоготой, эдийн засгийн бодлоготой байх ёстой гэж ингэж боддгийг. Тэгэхээр энэ дээр сүүлийн үед бас санал нэг гэж болсон юм байна. Энэ одоо ингээд ажиглаад байхад за түрүүн одоо бидний шинэ 3 цэгч хөрсөө болгох гэж одоо сонгосон орн маань бол Америк, Европ тийм ээ. Ерөнхийдөө энэ одоо ардчилсан орнуудтай бид нар гол холбоогоо тогтоох гэсэн. За ингээд одоо эднэртэй чинь холбоотой байсан Япон, Солонгос, Тайван одоо Азийн барууд гэжсэн орнууд байна шүү дээ тийм ээ. Эднэр бүгдээр ингээд нэг ажиглагдаад байхлаар нэг ижилхэн зүйл байгаад байгаа юм. Энэ юу вэ гэхлээр за ялангуяа Солонгос, Тайван одоо Сингапур аль аль нь их цэрэгдсэн улсууд байгаа тийм ээ. Цэргийн хүчин чадал ихтэй. За хоёр дэж ирэхэд бол төвийг сагсан орн гэж яриад байдаг одоо Швейцар улс маань бол өөрөө нөгөө цэргийн Швейцар систем гэж үүдэг шүү дээ. Одоо бүх эрчүүд нь одоо цэргийн алба одоо яг манай хуучин нөгөө суман цэргийн тогтцол шиг тийм системтэй тийм ээ. Цэрэг стратегийн хувьд цэргийн хүчин чадлын хувьд их өндөр орн л одоо төвийг сагсан орн байж энэ чаддсан болов уу гэж нэгд бодоод байгаа юм. За хоёр дэж ирэхэд одоо Монголын чинь стратегийн ач холбогдолтой нутаг гэдэл одоо зарим хүмүүс их ярьдаг л да. Тэгэхээр энд одоо жишээ нь яг гадаад одоо тэр 3 дахь хөрсийн манд цэрэг стратегийн бодлого энэ ашиг сонирхол Монголд байдаг юм уу, байдгүй юм уу? За 3 дахь ирэхэд нэг зүйл бол одоо түрүүн альч одоо ийм дарангуй ялангуяа улсууд тийм ээ. Ийм улсууд бол хичнээн том гөрвөн улс байсан ч зэ нэгэн цагт мөхнөө эднэр. Энэ бол задарнаа гэсэн үг шүү дээ. Задархлаараа энэ чинь хоорондоо янз бүрийн дайн самуун гарна одоо янз бүрийн болно. За одоо энэ урд хөршид ч гэсэн одоо тийм болохгүй гэх газар байхгүй. Цаг нь ирвэл одоо ийм юм болно. Ийм юм гарвал ер нь монголчууд ямар бодлого явуулах ёстой юм бэ? Тэгэд нэг ийм зүйл асуул ямар идэх юм бол та. Хүнд асуулт шүү. Тэр төвийг загсан бодлоготой орн гэдэг бол өөрийн бодлоготой орныг хэлж байгаа. Сайн гэж Швейцарын тухай маш зөв хэллээ. Швейцарын тэр батлан хамгаалах систем, Швейцар хэдийгээр төвийг загсан бол асар хүчтэй батлан хамгаалах хөлж байгаа болж шүү дээ. Ерөөсөө хэдэн цагийн дотор тэр маш орчин үеийн аймгийг босгож чадах юм чадвартай. Энэ төвийг сахин гэдэг бол өөрийгөө авч явж чадах улсыг хэлж байна. Батлан хамгаалах явуулдаг эдийн засгийн хувьд. Оюун санаа. Тэгэхээр Монголд оюун санааны хувьд өөрийгөө авч явах чадвар байна.
Эдийн засгийн хувьд Монгол орны баялаг энэ боломж байна. Энэ дээрээ тулгуурласан өөрийгөө хамгаалаад аваад явах ийм боломж Монголд байна. Тэр боломжтой түүхэн байна. Би бол энэ чиглэлд нэлээд боддог. Ер нь Монголд аюул учрахад миний бодлоор бол ер нь Монголын ард түмэн Монгол улс гэдэг бол тийм партизаны одоо тэмцлийн хэлбэр рүү орж өөрийгөө хамгаалах чадвартай гэж боддог. Одоо бид нар намайг байхад тэр морин цэргийн чиглэлээр ер нь бид нар энэ морин хороо гэсэн нэлээд чиглэлээр байгуулах энэ чиглэл дээрээс нь энэ орчин үеийн одоо энэ орчин үеийн дайман хараад байгаа энэ дорон морон одоо энэ чиглэлийн ажил маш их боддог юм байна. Ер нь энэ чиглэлээр бид нар нэлээд бодмоор юм. Орчин цаг тэрний дайн тулаан хийж байгаа ч гэсэн өөр болжээ. Тийм байна. Тийм. Энэс гадна бид нар бол мэдээж энхийг хүсч, сайныг хүсч одоо муу юмд бэлэн бай гэдэгтэй л адилхан тэр тухайг ярьж байгаа. Түүнээс гадна бид нар тэр олон улсын тэр баталгаанууд бид хийж чуулаа. Өөр Монгол болж байгаа зүйл дээр Монгол улсад дуурч байгаа шиг тийм ээ. Америкт одоо тэр Америкийн конгрессийн гишүүн дуурч байгаа шиг, тэнд авч хэлцэж байгаа шиг, Японд дуурч байгаа шиг тэр дуурдаг юм Монголд асуудал болоход дуурдаг ийм механизмыг бид нэр өөрчлүүлсэн механизмыг бий болгосон байх ёстой. Энэ бол одоо их чухал ийм зүйл юм аа гэж ингэж л боддгийг. Тэгэхээр энд би зүгээр нэг аль ч үед тэр монголчууд бие биенээ одоо ялгахгүйгээр гадуурхгүйгээр ойлгох явдлууд их чухал юм байна. Ер нь бид нар бие бинийгээ жоохон буруу ойлгодог, та нар бидний тэгж ярьдаг ийм ойлголттой байдаг гэдэг бол яг тэр монгол хүнээс гарч байгаа тийм чанар монгол хүнээс гарсан бодлого биш юм байна. Монголд одоо тэр зөвлөлтийн нөлөө асар өндөр байна. За өөр Монголд бол хятадын нөлөө байна. Тэгэхээр тэд нар монгол хүнийх нь хувьд биднийг нэгтгэхгүй. Монгол хүнийх нь хувьд оюун санааны хувьд наад сайхан ойрхон байхгүй гэж наадуулчин монголчуудыг дотроос хатгах чам. Тэдний гар хөл болсон нөхдүүд бидний бутгардаг байхгүй. Тэдний гар хөл болсон тэдний одоо тагнууд тушууд тэдний үгээр явдаг тэдэнд одоо илссэн тийм нөхдүүд л тэр одоо үндэсний дотор тэр бие биенийгээ үгээсгсэн, бие биендээ онцсон, бие биенийгээ ийм яриа гардаг юм байна. Тэгэхээр энэ бол манай Монгол үндэсний хувьд маш их тодорхой харагдаж. Та бүхэн хараараа тэр эзэнт хүрэн байгуулж ирсэн үеийн газрын зурагнаас өнөөдрийн тусгай Монголын газрын зургийг харна. Ер нь багссаар байгаа бараг 11 дээр л байж байгаа. Бүр 20 дугаар зууны ихэнх тулаад ирэхэд эргээд харахаар Монгол улс 5 тасарсан байгаа шүү дээ. Ер нь одоо тэр туваагаа оруулаад бүгдийг тооцох юм бол. Ингэж тасалж биднийг дандаа хооронд нь одоо бидний эргэн тойрсон тэр одоо том гэдэг юм уу олон хүнтэй тэр үндэс нь биднийг дандаа хооронд хахалтуулж исэн байна. Тэгэхээр энэ хүмүүсийн гар хөл ерөөсөө болж байна. Ер нь ямар улс орн ямар ч болдог байх заяа. Монгол хүмүүс нэгдвэл багс. Ер нь нэг өдөр бид нар болоод энэ Монгол газар нутагт нэгдмэл Монгол хэл соёлоор нэгдмэл юм байна. Ер нь Монгол хүмүүс нь Монголоо гэсэн бодлого дээр энэ Монголынхаа газар нутгийг түшээд энэ газар нутгийг түшээд ч газар гэдэг бол улсын үндэс гэж тэр монголчуудын ерийн бодлого бол их чухал байна. Тэгэхээр тэр газраа түшсэн тэгээд тэр соёлоо тэр газар дээр ургасан соёлтой одоо соёлтой хадгалсан ийм үндэсний авчулдах энэ юм бол одоо бид нэр хүүхдтэй хойч үедээ залуучуудтай байг гэлж юм. Ямар ч үед бид нар гадах бол ямар одоо тийм хүндрэл үүсч бол. Гэхдээ Монгол үндэс нь бие бинийгээ үнцэн ядсан тийм байдал руу хийж орж байна. Энэ их гол юм байна. Тэгэхээр бид нар бол ер нь бол ойлгомжтой дарангуйл гэдэг юм. Тэр одоо их гүрний дээрэнгүй байдлаар байдаг юм бол эцэг төгсгөлтөө. За яг хоо ер нь их гүрэн гэхээр бас янз бүрээр харьцуулдаг. Жишээлбэл Америк гэдэг энэ одоо гүрэн гэдэг юм уу? Энэ улс цаашаа ингээд амьдраад явах ийм чадвар нь юундаа байна гэхээр би зүгээр их чөлөөндөө байгаа гэж ойлгоод байна. Их чөлөөтэй хүмүүсийн нэгдэл байхгүй. Тийм учраас энэ одоо тэр бүтэж тэр хэдий том гүрэмч гисэн ингээд тэр
эрхэгчдөө бие биенд нь хадгалдаг үндэстэн хоорондын дээр ойлголцдог тэр одоо ойлголцдог байдаг. Гэхдээ тэнд арчны үзэлгээд хүндэлтэй юмнууд бий. Яг тэрнтэй адилхан бусад энэ одоо энэ гүрнүүдийг аваад үзэхэд энэ арангуй хүний хүчин зүйлийг үүсгэсэн. Нэг одоо ийм аппарат системийн хүчин зүйл гэсэн. Тэгээд цаашаа ингээд үндэсний хүчин зүйлийг үүсгэж ирэх юм болов. Энэ бол цаашаа яг одоо удаан оршин тогтноход хэцүү болох юм цомдож шүү дээ. Энэ талаас нь авч үзэх юм бол монголчууд бид нар биений ойлгодог байна. Ингэж нүүрээ хараад бас биендээ бодсон сансан зүйлүүд хэлдэг. Тэрнийгээ бие биенээсээ тайлбар сонсдог. Би ер нь энэ улс төрийн амьдрал их хэцүү амьдрал шүү дээ. Гарч ирээд сууж яхад гоё дуулдаг хүн гарч ирээд дуулах юм бол 90% бараг 100% тэр хүн ямар гоё дуулдаг юм бэ гэж асууж байна. Тийм. Намайг гарч ирээд 600 хүн сууж байгаа газар би юу ярихад 50% зүгээр намайг хараад шууд боож байгаа ш. Ой энэ бол тийм үү. Нөгөө улс төр нь өөрөө оогооч. Яг ийм юм дундуур би одоо явсан улс төрийн амьдралын ийм юм дундуур явсан учраас миний нэг боддог юм бол бид хуваалтлыг дагаж хүний гараар орж ирсэн тэр хуваалтлыг дагаж биш. Бид ямар юм дээр нэгдэж болохгүй гэдэг тэр нийлдэг өнцгүүдээ дагаж нийлээ. Бидний нийлдэг өнцөг бол Монгол хүн гэдэг өнцөг. Тэр шиг сайн. Тэ. Яг үнэ. Ер нь хамтарч ажиллавал ер нь монголчууд ийм бүтэнэлтэй 100 жилийн өмнө дэлхийн ар өөр монголчууд нийлж байгаа тийм ээ. Өнөөдрийн Монгол улсын араамыг зоож өгсөн 100 жилийн дараа бид нар хамтарч ажиллаа тийм ээ. Одоо 2 сарын хүрхгүй хугацаанд дотор бас маш их амжилт хүрсэн гэж миний хувьд бол харж байгаа. Одоо 21-нд манай нэг жагсаал зохион байгуулсан Шведэд. Ингэсэн чинь Шведийн парламентын 10 гишүүн гарч ирээд өмнөд монголчуудыг дэмжиж байгаа шүү дээ. Өмнө хэзээ ийм байгаагүй байхгүй юу? Тэгэхээр бид 2 сар хүрхгүй хугацаанд тийм ээ бид дуу хоолой дэлхийн ертөнцид ер нь хүргэж чадсан тий. Тэгээ зөвхөн өөр монголчууд ангараа биш 10 монголчууд тийм ээ бидний хамт тийм ээ нэгдэж жагаад чадсан байдаг байхгүй юу? Тэгэхээр хамтарч бол монголчууд иймд хүрч чаднаа гэж бодож байгаа. Энд нэг юмыг зүгээр хэлэхэд манай залуучууд дотор бас манай ахмад хүмүүс дотор нэг юм санаа гарсан би их дэмжиж байгаа. Өөр Монголд энэ Монгол үчгийг одоо хориглосон заахыг одоо хязгаарласантай холбоотой зарим хүмүүс тэмцлийн хурц хэлбэрээр нөөж амиа хорлосоо амиас алдсан шүү дээ. За миний авч байгаа мэдээгээр одоо бараг сарын өмнөх мэдээ одоо хэд болсон би мэдэхгүй 9 хүн болж ирсэн. Энэ хүмүүсийн нэрсийг одоо хэдүүлээ цуглуулъя. Монгол бичгийнхаа төлөө тэмцээд амиа өгсөн хүн гэдэг бол одоо энэ бол баатарлаг болсон. Одоо бид нар энэнийг их багыг гэж үзэх юм байна. Тэрний хүнийг хоёр давхар байшингаас өсөрсөн юм гэлээ. Тэрнийг бол цаатлаас нь янз бүрээр ярьж байна. Бид нар харахтаа Монгол соёлын төлөө, Монгол үндэсний тэр бахархлын төлөө тэр хүн бол алтай амиа зөвлөж байна. Тэр хүн бол тэр Монгол их орны төлөө яг дайнд одоо ороод алтай амиа өгсөнтэй адилхан. Тийм учраас энэ Монгол энэ хүмүүс зориулсан босголтон зориулсан нэг дурсгалыг одоо юм бүтээе гэж бид ярьж байгаа. Энэ бол зөв юм аа. Энэ хүмүүсээ мартахгүй байх нь цаашдаа эр зоригтой одоо энэ бичиг соёлынхаа төлөө зогсдог энэ тэмцлийг одоо бид нэр мартахгүй л гэсэн. Зүгээр бид одоо тэнд нэг хүн нэг багш ингээд амиа орлсон бай. Нэг багш ингээд уурлаад ийм зүйл бичээд ингэсэн бай. Тэр хүн бол энэ одоо тэр тэгж орхиж ирэн болохгүй юм байна. Наад зах нь энэ хүмүүсийн нэрсийг монголчууд мэдчих ёстой. Энэ хүмүүстэй хэл үзүүлдэг байх ёстой гэсэн нэг ийм одоо яриа болсон. Би ер нь энэ чиглэлээр бид нар ажил хийх ёстой. Тэгээ бид нар вирусын олоод болчихгүй 100 кг олоод ингээд авьяа ихний инженер устаа 100 кг-тэй одоо ингэ хүмүүс хардаг ийм болъё. Тэгээд цаашаа одоо энэ хүмүүс
соёлынхаа төлөө амиа өргсөн Монгол хүн хэд байгаа бол бас тийм цөм олон биш байж магадгүй шүү. Тэгэхээр саяын тэр тэмцэл, саяын тэр зүйл бол их тийм чухал зүйлийг бас бид нарт сануулж өглөө гэж хөвдө бодоод байгаа. Тэгээд ийм яриа бас гарч байгаа. Энд дээр та бүхэн өөрөөсөө бас сүлжээтэй учраас тэр чиглэлээр бас энэ дээр санаа нөгөө хэлж өгөх зүгээр байгаа. Тий, маш зөв. За. Дараа та өчигдөр баха та намын гишүүнчлээ сэргээж яасан. Та ирэх сонгуульд яхад үзэх үү ер нь? Зүгээр манай хуулиар нөгөө ерөнхийлөгч үндэсний яв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдоод тангар өргөх юм бол ерөнхийлөгч одоо нам бус байна. Намын гишүүнчлэлээс түлгэлцнэ. Аль нэг намыг одоо баримтлахгүй гэсэн юм хууль байгаа юм. Энэ бол зөв бодлого гэж би үүдээ боддог. Тэгээд би нөгөө ерөнхийлөгчөөр сонгогдоод 2009 оны 6 сарын 18-ны өдөр тангар өргөсөн. Тэр өдрөө ардчилсан намын гишүүнчлэлээс түлгэлцсэн. Тэгээ ерөнхийлөгчөөс одоо буух юм бол буугаад ингэж байж хат жирийн иргэний хуваар намынхаа гишүүнчлэлийг сэргээж хэдийч сэргээж болох боломжтой. Тэгээд өчигдөр одоо энэ өдөр таарлаа. Тэгээ намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн. За энэ явдал бол бас манад ч гэсэн их хэл яриа болж байна өө одоо шуугж байна одоо нохоо шуугна гэж ярьдаг шиг л ер нь их л шуугаалтай юм болоод байгаа. Тэгээд хүмүүс бас янз бүрийн тийм таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ би бол яг улс төрийн хувьд энэ улс орныхоо төлөө хийх ёстой ажлаа энэ одоо ард түмнийхээ чөлөөт сонголтоор ард түмнийхээ буйнд одоо ингэж ажиллах ийм одоо тэр хүмүүсийн дэмжлэгийг авч ажиллах ийм сайхан боломж надад таарсанд бол би үргэлж баярлж явдаг. Тийм учраас улс төрийн ямар нэгэн албан тушаал, ямар нэгэн сонгуул бодож одоо тэр намын гишүүнчлэлийг сэргээсэнгүй. Бас манад энэ ардчлалын чиглэл би хувьдаа Монгол улс ардчилсан байж чадах юм бол Монгол улс жинхэнэ ёсоор тусгаар тогтносон байна. Монгол улс ардчилсан байж чадах юм бол би даасан байна. Монгол улс ардчилсан байх юм бол бид нэр өөрийн гэсэн одоо сонголтоор төр засгаа байгуулж чадах юм байна. Ардчилсан биш болох юм бол энэ хоёрын аль нэгийг дагах юм бол магадгүй энэ хоёрын шахаж байгаагаар тэр Шанхай хамтаж ажиллагааны байгууллагад ч юм уу ингээ гишүүнээр ороод ингээд явах юм бол нөгөө бурамтгалуулсан юм шиг ингээд энэ хоёрын бодлогыг дагсан энэ хоёрын хавсраг нэг л ийм систем нэг ийм орон болж хөвөрнө гэж би боддог шүү дээ. Тийм учраас Монгол улсын энэ ардчил гэдэг бол зарим улсад байдаг шиг улс төрийн тогтолцооноос илүүтэй Монгол улсын хувьд бол энэ бол аюулгүй байдлын баталгаа. Монгол улсын хувьд бол энэ бие даасан бодлоготой байхын баталгаа. Монгол улсын иргэд өөрсдөө чөлөөтэй сонголт хийхин баталгаа. Өөрөө өөрийнхөө хувь заяаг шийддэг, өөрөө өөрийнхөө замаар явахын баталгаа. Тэгэхээр энэ ардчил гэдэг бол ерөөсөө одоо Монголын хувьд энэ улс төрийн системээс бүр том зүйл. Монгол улстай тэнцэх сонголт. Би тэгж л боддог. Ардчилсан гэдэг бол Монгол улстай тэнцэх сонголт. Энэ сонголтыг бид нэр улам сайжруулж явах хэрэгтэй. Ингэхийн тулд энэ дотор тэр бүхнийг бас ярьж манлайлж ажилласан энэ улс төрийн хүчин идэвхтэй сайн одоо байр суурьтай байх ёстой. Тэгээд одоо бас ардчилсан намын хувьд нэлээд хүндрэлтэй юм замуудыг туулж байгаа. Нэлээд сонгуульд ялагдсан гишүүд сэтгэл санаагаар одоо нэлээд унсан ийм байдалтай байх. Ийм үед нь эргээд тэр одоо хамт олон луугаа гэр бүл рүүгээ нийлж байгаагаа л зарлж байгаа. Үүгээрээ бас тэр хүмүүст бас бүгдээрээ ч ингээд одоо орхиод юм уу зарим нь гарч яваад одоо бүгдээрээ ингээд ардчлалаас нүүр буруулаад байгаа юм байхгүй. Харин энэ ардчлалынхаа төлөө явъя гэсэн хүмүүс байна. Олон байна бид нар гэж ингэж л бас харуулахын тулд бас энэ бол миний гол зорилго байна. Түүнээс биш одоо нэг их сонгуульд юм уу нэг их хурлд одоо манайч чинь айгүй нэг орон тоо гараад сая нэг их хурлын гишүүн хотын засаг дарга болж тэрний дүүрэгдэл нэг сонгуул явах юм гингээл ингээл тэрэнд орох гэж одоо ингэж намын гишүүнчлэлээс эргээсэн юм ерөөсөө байхгүй. Тэгээд дээр нь зүгээр энэ ардчлалын үйл явцад гишүүний хувьд идэвхтэй л оролцсон иргэн хүний хувьд. Тэгээ би бас нэг үг хэлсэн. Надад одоо миний ээж хэлжсэн дараа нь энэ улс төрийн бодлогод удаа явсан зарим ахмадууд надад хэлсэн юм аа. Ер нь Монгол хүнд нэг үг байдаг. Хизээч тэхгүй гэж
миний хүү хэлж болдгоо маа гэж. Бас тэр бол үнэн үг шүү. Одоо тэгэхээр би бол хизээч юм байхгүй, хизээч тэхгүй гэж нөгөө уулзахгүй гэсэн хүнтэйгээ уулын толгой дээр 3 удаа таардаг гэдэг шиг л одоо тий хамгийн одоо болохгүй хүнтэйгээ таардаг гэдэг шиг л тийм үйл явц болж болно. Би энэ Монгол улсын төлөө тангараг өргөсөн ерөнхийлөгчийн үед би өөрөө цэргийн сургууль төгссөн юм хүн, цэргийн одоо тангараг өргөсөн эх орныхоо төлөө цэрэгт явж исэн. Миний 7 ах долгуулаа цэрэгт явсан, миний аав цэрэгт явсан, миний ээжийн 2 ах одоо халах голд Японтой тулж байгаад амь насаа өргөсөн ийм улсууд. Миний 2 хүү одоо хоёулаа цэргийн алав хаалаа, инкийг сахиулахад хүртэл ажиллалаа. Бид нар бол энэ цэргийн уламжлалаар их бахархдаг. Тийм учраас би зүгээр л эх орондоо тангараг өргөсөн цэргийн хүн. Тэгээд эх орончин чамайг цэргийн хүний хувьд дуудаж гин гэвэл үгүй гэж хэлэх эрх бол надад байхгүй. Би бол босоо зогсгол ёстой. Дуудсан газар нь очих ёстой л гэж боддог. Тэгэхээр ер нь бас өөр нэг юм би хэлдэг юм. Эх орон эрх чөлөө хоёр минь бүтэн байг гэж энэ нэг миний хэлэх дуртай үг. Одоо энэ миний нэрээр бичигдээд байдаг. Тэгэхээр эх орон эрх чөлөө хоёр минь бүтэн байхад бол би энэ улс төрлөө буцаж шургаж ороод байх юм бодол над байхгүй. Харин эх орон эрх чөлөө хоёрт маань аюул тулгарх юм бол тийм ээ. Тодорхой одоо ийм аюул занал гадны гар хөл болсон хүмүүсээр дамжаач ч юм уу янз бүрийн ийм байдал үүсэх юм бол хинч вэ энэ эрх чөлөөгөө хамгаалаад эх орноо хамгаалаад босоо зогсгол ёстой. Ямар ч ачаа вэ, ямар ч үүрэг вэ үүрээд хүлээгээд явах ёстой л гэж боддог. Зүгээр энгийн үед бол энэ улс төр гэдэг бол миний хувьд бол одоо хийгээд үзсэн, яваад үзсэн ажил энэ лөө дахиж ингээд ороод ах хэрэг алга. Өөртөө нөгөө дэлхийн монголчууд гэдэг шиг надад энд хүртэл хийх зөндөө юм байна. Дээрээс нь би одоо суугаад энэ цаас бичгээ нийлүүлээд бичих юм бол бас энэ Монгол улс, Монгол төр, Монголын ардчил энэ хоёр том одоо гүрэн энэ одоо хэцүү хүнд байдалд яаж ингэж амьд яваад тисч үлдээд чаддгийг ёстой харайцхны бодлого гэдэг шиг дараа үедээ бичиж үлдээх юм байна. Энэ дээрээ би төвлөрөх хэрэгтэй байгаа юм л. Тэгэхээр бас энэ лүү ингээд төвлөрөх гэхээр намайг одоо эндээс ирээд татаад ингээд суулгаагаад бас зүгээр суулгахгүй маа. Би бол уг нь бол их тийм жирийн одоо иргэний их аятайхан зам сонгож улс төр мөрөг ихгүй ингэж амьдрий гэж ингэж бодсон. Гэтэл одоо бичих соёлгээд аваад үзэхээр хөөрхий тэнд байгаа өмнөд монголчуудын маань ингээд дээрлэхэд байна. Ардчил гээд аваад үзэхээр энд явж исэн ардчил маань бас ялагдаад сэтгэл санааны өвд хүмүүс маань одоо ингээд унаад янз бүр болоод байна. Тэгээд над руу би сошиал дээр нэлээд идэвхтэй байдаг, Facebook, Twitter. Үүгээр дамжаад одоо маш олон хүн хандаад байна. Тэгэхээр чин одоо би ингээд бүх юмаа дуусгацсан хүн байгаамаа гэд ингээд бас суугаад ээж болохгүй юм л та. Тэгээд ингээд энэ оролцоогоо хүртэл би бол бас л өөрийнхөө хувь нэмрийг оруулж байна. Энэ одоо санаагаа илэрхийлнэ гэдэг бол бас л одоо миний хэлэх ёстой, оруулах ёстой нэг хувь нэмрэл гэж бодож. Одоо энэ цагийг зарцуулж ингэж сууж байгаа. Тийм байна. За баярлалаа даргаа. Ёстой хангалттай урт ярьсан шүү. Тэгсэн. Сайхан боллоо. Тийм хангалттай урт. Тийм. Тэгээд таяр чи нэг нь арслан байна, нэг нь одоо нарсуу гэж бичээд байгаа мөн байна уу? Би намайг нарсуу гэдэг. Чулуунбат гэдэг. Тийм. Тий, Чулуунбат нэг нь арслан. Тэгээ сая нөгөө бид нар холбогдсон тэр холбоогоор байн холбоотой бай. Тэгээ миний тэр нэг Монголын цахиагийн элбэг дорж гээд нэг миний өөрийн нэг найзууд авдаг одоо Facebook-ийн тийм хаяг байгаа. Тэрлүү ингээд найзаар ороод ирвэл бүгдээрээ төвгээр дамжаад тэр мессенжерээр нь дамжаад байнгын холбоотой байгаад ээж болох ийм боломжтой. Тэгээд ингээд сайхан холбоотой бай да одоо ийм хуудас байна. Тий, энэ Монголын цахиагийн элбэг дорж гээд энэ Монгол гэдэг нэр бол би их бэлгшээж өгдөг. Энэ бол миний одоо аавын нэр шүү дээ Монгол гэж. Тийм үү. Миний аавын нэрийг бол цахиа гэдэг. Энэ цахиа гэдэг хүний аавын нэрийг бол Монгол гэдэг. Бүр их Монгол гэж нутагт нь дууддаг байсан. Их тийм одоо боловсралтай тухайн үедээ их тийм мундаг одоо ийм хүн байсан. Тэгээд түүнээс урагшаа авч үзэх юм бол Монголын одоо тэр загчин нутгийн тэр хошуу
тэр одоо юу захирч явсан энэ манай загчин үндэстэн гэдэг чинь бол хэл хязгаар хаваар тэр баруун алтаан тэргээр нутгалдаг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө ёстой хамгийн сүүлээ хүртэл зүтгэж исэн ийм улсууд манжид дагаар орж яхад хүртэл хамгийн сүүлд баруун монголчууд эсэргүүцсээр байгаа л тэгэл бараг 70% хядуулсан шүү дээ монголчууд бол яг баруун монголчууд. Гүр одоо тэр та нар дууг нь хүртэл сонсож байгаа үстэй. Тэнд одоо ингэж ирэхэд тэр адуу мал минь хаана байна? Тэр ах дүү нар минь хаа байна? Айлд эрэхтэй хүн байхгүй. Тэгээд тэр ерөөсөө энэ манжи явуулсан бодлого тэр айхтар одоо тийм хатуу бодлого бидний эсрэг барьж исэн юм аа. Гэхдээ бид нар бол цөөдөж, муудаж одоо ингэж устж алга болоогүй. Энэ сэтгэл бол би хувьдаа боддог шүү дээ. Миний өмнө байсан тэр миний аав ээж, тэр хүмүүсийн өмнөх одоо тэр ген, тэр юм бол тэр сэтгэл санаа, тэр юм бол дамжаал надад ирсэн л байх. Би тэр хүмүүсийн үргэлжлэл. Тийм учраас бас би тэр түүхийн өмнө би үнэн байх ёстой. Түүхийн өмнө тэр хүмүүс Монголынхаа төлөө яаж зогсож исэн тэр хэцүү үед. Хэдэн үеэрээ, хэдэн ах дүүгээрээ одоо тэр өрх хот айлаараа аймаг сумаараа хядуулаад байж исэн. Гэхдээ л Монголынхаа энэ уламжлалаа хадгалаад үлдсэн л байдаг. Тэгэхээр бид нар чин энэ дээр одоо ярих хэрэг. Ер нь бид нар бол бас эрхэлж өссөн улсууд шүү. Бас их сайхан оронд төрсөн. Эрхэлж одоо их одоо тийм жаргалтай ийм яваад жоохон жаргалтай ташуурах гэдэг одоо түрүүн хэлжсэн ер нь л аль аль талдаа л унтаа байдалтай байлаа шүү дээ. Сая харин ингээс сэрж байна. Тэгээд нэгэнт ингээс сэрж байгаа учраас энэ юм ярих юм боломж бас гарч ирж байна. Тэгээд энэ дээр нэгдэж одоо нэг санаатай явцгаая л гэж хэлий. Та хоёртаа бас их баярлалаа. За цаг зав гаргаж манай нэг төрөөрөд орж үнтэй сонирхолтой яриа авсан маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье. Өмнөд Монгол тэр монгол хэл бичгийг одоо сурах зүйл дээр сургуульд хязгаарлалт тавьснаас болоод бас муу юм сайн талтай байдаг. Би хувьдаа өмнөд Монголын тухай одоо бодож исэн тэнд одоо амьдарч байгаа хүмүүсийн тухай бодож исэн Монгол улсад байгаа одоо бидний сэтгэл санаанд хүртэл энэ бол их том одоо дуудлага болсон.